Зя эргээд бичлэгээ эхэллээ. За та бүхэнд бол multi time frame analysis таачгүй таалагдсан байх, аваа юм сурсан байх гэж найдаж чинь. Тэгээд одоо бүгдээрээ бүх technical юм дууссан учраас fundamental analysis руу орё. Fundamental analysis гэж юу юм бэ? Суур дүн шинжилгээ гэж хүмүүс яриа л байдаг. Энэ яа гэм бэ? Мэдээж бүгдээрээ fundamental analysis гэдэг зүйлийн талаар одоо ганцхан цагийн дотор яриад бүх юмаа одоо coverлчихно гэж байхгүй л дээ. Би гэхдээ та нарт хамгийн одоо гол анхаарах зүйлүүдийг яриад хэлээд өгье. Та нар өөрсдөө цаашаа сайн судалгаагаа хийгээрэй. Тэгээд эх 7 хоногт бол бүгдээрээ ерөнхийдөө яаж арилжаалах одоо тэр арга барилын талаар суралцуулна. Одоо жишээ нь юу гэдэг trading journal яаж хөтөлтийн арилжаанд одоо scale in scale out хийх буюу арилжаанд одоо арилжаагаа яаж нэмэх үү, яаж хасах уу гэх. За тэгээ stop loss-оо яаж тавих уу, stop loss-ыг яаж ухаалгаар ашиглах уу гэдэг. Ерөнхийдөө тийм арга барилын зүйлүүд бол эх 7 хоногт орохын. Тэгээд өнөөдрийг дуусаад дараа 7 хоногт бүгдээрээ 4 өдөр л хичээл орох байх. 1, 2, 3, 4 гэдээ дуусчих байх. Тийм учраас 5 дахь өдөр та нар сайхан амарч одоо хичээл дуусснаа бол тэмдэглэж болно гэж та тий. Өнөөдөр ямар ч байсан хичээлдээ сууж байгаа та нартай их баярлалаа. Зя дараагийнх. За fundamental analysis. За бид одоо өмнө үзсэнчлэнтэй forex болон хөрөнгөний зах зээлд бол дүн шинжилгээ хийхэд 3 төрлийн дүн шинжилгээний аргачлал байдаг. Бид өдийг бол хүртэл үүтэй техник дүн шинжилгээ дээр бол гол анхаарлаа хандууллаа. Ер нь бол яг бид нэр техник дүн шинжилгээ хийж арилжаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол техник дүн шинжилгээр голчлуу анхаарна. Гэхдээ бид нэр суур дүн шинжилгээг бол заавал бас хажуугаар нь анхаарч явах ёстой маа, анхаарах бол болохгүй байт юм аа. Энэ талаар одоо үзье залуусаа. За арилжааш одоо дундаас бол те богино хугацаанд орохдоо бол одоо техник одоо fundamental analysis бол ингэдэг шүү дээ. Ямар хувьцааг одоо авахыг чинь юуг арилжахыг чинь fundamental analysis хийж өгд юм аа. Хизээ арилжих уу гэдгийг чинь technical analysis чам хэлж өгд юм аа гэдэг нэг үг байдаг. Тэгэхээр тэрийг бас та нар тогтоогоод авчих хэрэгтэй. За ер нь бол одоо суур дүн шинжилгээ буюу fundamental analysis гэдэг нь одоо forex-ийн зах зээл дээр авч үзэх юм бол энэ нь улс орны эдийн засаг одоо тий ажилгүйдлийн төвшин, төв банкны бодлогын хүү гэдэг ерөөсөө улс орнууд болон дэлхийн эдийн засагт одоо нөлөө үзүүлж байдаг том макро хүчин зүйлсүүдийг бол тухай бол авч үздэг юм аа. Тэгээд энэ нь хамгийн гол нь ханшийн суур үнэлгээнд нөлөө үзүүлдэг тий. Бид нар бол техник анализээр яадаг. Ханшийн савлгаа хөдөлгөөнийг үздэг бол энэ суур дүн шинжилгээ нь бол ханшийн үнэлгээг өөрчилдөг юм аа. Ханшийн үнэлгээнд нөлөөлдөг учраас бас үнэхэрийн одоо анхаарахгүй байвал болохгүй зүйл байдаг. Тэгээд одоо жишээ нь одоо тий Америкийн нэгдсэн улс болон одоо хятад одоо хоорондоо худалдааны дайны байдалтай болоод нэгнийхээ импортын барааны татвар ногдуулаад эхэллээ гэхдээ энэ нь дэлхийн эдийн засаг дээр болон индексүүд болон валютуудад яаж нөлөөлөх юм бэ гэдэг одоо тэр дүн шинжилгээг бол бид хийж явах хэрэгтэй. Тэгээд импортын бараанд одоо татвар ногдуулж эхлэх юм бол өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өснө. Тэр үн өсөх юм одоо хэрэглээний барааны үн өсөх юм бол инфляц ихсэж болно. Инфляц ихсэх юм бол хүмүүсийн худалдаа авах чадвар буурна. Хүмүүсийн худалдаа авах чадвар буурах юм бол эдийн засгийн өсөлт удаашрна. Эдийн засгийн өсөлт удаашрснаар төв банкнаас бодлогын хүүг бууруулна. Төв банкнаас бодлогын хүүг бууруулснаар валютын ханш унана. Төв банкнаас бодлогын хүү бууруулахаар хувьцааны зах зээл өснө ч гэдэг юм уу. Ингээд бид нөгөө нэг хоорондоо холбоотой сүлбэтэй зүйлсийг чинь ингээд гаргалгааг нь гаргаж суур дүн шинжилгээний хувьд бол ерөөсө гаргалгаа гаргаж үнэлгээ олох ханшийн бүр ирээдүйн урт хугацааны зүг чиглэлийг олоход бол хэрэг болд юм аа. За тэгээ forex-ийн суур дүн шинжилгээ гэхээр ихэвчлэн одоо эдийн засгийн сэдвүүдийг бол их бүхэлд нь авч үздэг л дээ. Тэгэхээр та нар одоо хэрвээ эдийн засгаар сурч төгссөн ч юм уу эдийн засгаар сурдаг хүн байх юм бол та нарын илүү давуу тал болох байх. За эдийн засаг юу ч мэдэхгүй сураагүй эдийн засаг гэдэг талаар юу ч мэдэхгүй одоо инфляц гэдгээ ч одоо ойлгохгүй хүмүүс байх юм бол та нар бол те энэ талаар ном уншиж болно. Зөндөө одоо эдийн засгийн номнууд бол монгол хэл дээр байгаа шүү дээ. За тэгээд одоо энэ бол forex суур дүн шинжилгээ нь хувьцааны суур дүн шинжилгээгээс бол шал өөр байдаг. Хувьцааны одоо суур дүн шинжилгээ болохоор яад юм бэ гэхээр компани орлого, зарлага, за тэгэл компани ирээдүйн одоо бүтээгдэхүүний өсөлт, дэвшилт гэл тэгэл маш олон зүйлсийг бол тэр компани л талаар бол одоо судалгаа явагддаг.
те тэр компани хувьцааны үнэлгээ одоо ямар байх ёстой юм бэ гэдэг тал дээр. За Forex зах зээлд бол харин нэг улсаас гадна бүр бүхэл одоо төв дэлхийгээр нь бид нар одоо хамарч сэтгэх хэрэгтэй болдгоо. Тэгэхээр тэр нь жоохон хэцүү. Тэрийг одоо хооронд нөгөө уялдуулж бодох гэдэг бас жоохон хэцүү байдаг. За тэгээд энэ Forex-ийн одоо fundamental analysis-ийн одоо гол зорилго бол ерөөсөө valued index тос алт одоо гэх мэт үнэт цааснуудын урт хугацааны одоо үнэлгээг олоход л оршдог. Тодорхой үнэлгээтэй байж ш л одоо ханш тогтно шүү дээ. Түүнээс тодорхой үнэлгээ байхгүй бол ханш бол байна гэж байхгүй тийм. За тэгээд тэр үнэлгээг одоо бүрдүүлж байгаа суур хүчин зүйлс нь өөрчлөгдөх юм бол ханшийн одоо урт хугацааны үнийн чиглэл бол өөрчлөгдөж болно. Тэгэхээр одоо техник дүн шинжилгээ бол те богиноос дунд хугацааны ханшийн одоо үнийн хэлбэлцлийг анхаардаг байх нь байна. Суур дүн шинжилгээ бол бүр одоо ханшийн урт хугацааны үнэлгээг одоо олох үүрэгтэй байдаг байх нэ. За тэгэхээр арилжаач хүн гэдэг яах нь техник болон суур дүн шинжилгээнүүдийг аль алийг сайн эзэмшиж одоо мастер хийсэн байх хэрэгтэй байх нэ. За тэгээд одоо дан одоо техник дүн шинжилгээ хийчээд л одоо ханш одоо богино хугацаанд өснө гэж одоо таамаглаад арилжаанд орчход суур дүн шинжилгээнд урт хугацаанд ханшийг унана гэж заачсан байхыг бол тоохгүй арилжаанд ороод иж болохгүй. Тэгээ мөн одоо ханш одоо суур шинжилгээгээр урт хугацааны үнэлгээ тогтсон бол урт хугацааны үнэлгээ шинээр одоо үнэлгээ тогтчихсон бол тэр одоо богино болон дунд цагуудын техник шинжилгээнүүдийг бол бүр тоолхгүйгээр эвдэн хөдөлж болно тий. Одоо жишээ нь нэг орны одоо эдийн засаг бүхэл талаас одоо яах чаргагүй муудаад байлаа гэж бодъё л. Валют нь унах угаасаа бүр заяатай унах ёстой. Бүр инфляцийн төвшин мөвсөн болоод бүр солиорцсон. Тэгэхэд одоо мэдээж валют унаалахад RSI юу гэж заах вэ? RSI oversold зааж таарна. Stochastic oversold зааж таарна тий. Тэгтэл бид нэр oversold болчлоо гэд одоо Венесуэл ч юм уу эсвэл Зимбабве одоо мөнгөнд тэмдэгтүүдийг бид нар бодлоод аваад иж болохгүй зү. Oversold болцсон юм чинь гэж аваад ах юм бол бид нэр өөрсдөө бурууд нь тий. Тэгэхээр суур дүн шинжилгээ нь бол хичнээн одоо техникэл шинжилгээнд дээр oversold болж зааж исэн ч гэсэндээ унсаар л байх болно. Тэгэхээр бас энэ суур дүн шинжилгээ бол их чухлаа. За тэгээд их мөнгөтэй одоо ухаалаг арилжаачид бол те үнэт цаасны үнэлгээ болон том зургийн учир шалтгааныг бол маш сайн мэддэг учраас тэр бол oversold болсон ч бол тэр одоо ханшийг бол худалдаж авахгүй те. Тэгэхээр эдийн засгийн метрик одоо тоо баримтууд болон одоо мэдээллүүд нь ханшийн одоо fundamentals буюу суур дүн шинжилгээг бол үнэлгээг бол өөрчилж байдаг. Тийм учраас одоо эдийн засгийн тоо метрик болон баримтууд бол ерөөсөө суур дүн шинжилгээнд бол ордгоо. Тиймээс одоо улс төрийн сонгуул, төв банкны бодлогын хүү, ажилгүйдлийн төвшин, цалингийн дундаж одоо номер тэгэл одоо экспорт, импортын статистик тоо баримт гэх мэтчлэн одоо зүйлсүүд бол маш одоо хэрэгтэй. Тийм болохоор энэ зүйлсүүдийг одоо баталгаатай мэдээллийн сувгаас бол авч яах нь бас их чухал юм аа. Тэгээ иймэрхүү одоо тоо баримтнуудын хажуугаар бол ерөөсөө тоомжиг бол өнгөрч болохгүй тийм. За энэ чи их одоо том сэдв учраас би бас жоохон ярихтаа жоохон хэцүү л яриад байгаа юм. За тэгэл мөн одоо бас credit rating буюу те улс орны зээлжих чадвар бол хүртэл одоо суур дүн шинжилгээ багтана шүү дээ. Хэрвээ ямар нэг улс орны credit rating муудах юм бол тухайн улс орны валют бол унаж болно те. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд анхаарах хэрэгтэй. За тэгээд тэр тусмаа одоо Америкийн нэгдсэн улсын төв банк буюу одоо Federal Reserve болон одоо Европын холбооны төв банк болон European Central банкудаас одоо гарч байгаа тоо баримт за тэгэл мөнгөний бодлогын хүү гэх мэтийг бол ерөөсөө өнгөрөөж болохгүй. Одоо учир нь тий Америкийн төв банк бол $80 үлгийн нутаг, Европ бол еврогийн одоо тий нутаг. Тэгэхээр энэ хоёр том эдийн засаг бол нэгсэнд одоо дэлхийг бол бараг л одоо хөтлөгч шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө major currency paired тий Америк доллар бол бараг бүгдд нь ордог гэдгийг мэднэ. Тэгэхээр бид нар бол Америк доллар яаж ийн, Америкийн төв банк яаж ийн гэдэгт бол байнгын чухал анхаарал хандуулж ах хэрэгтэй байна. За тэгээд 2000 одоо сүүлийн үед бол бас хятадд анхаарал хандуулахаас өөр аргагүй болчихсон. Тэгээд одоо сүүлд одоо 2015 оны 100 хятадын одоо засгийн газар өөрсдийн валютыг бол хиймлэр унгаасан байхгүй. Хятадын засгийн газрын валют юан биш үү? Тэгээд юан чинь одоо чөлөө зах зээлийн хуулиар зохицуулагддаг валют биш шүү дээ. Энэ үнэлгээг юаны үнэлгээг хятадын засгийн газар бол барьж өгдөг. Үүнийг бол
fixed currency гэж нэрлэдэг. Тэгэхээр хятадын засгийн газраас одоо өөрсдийнхөө валютын үнийг бол хиймлэр унгаасан. Яагаад хиймлэр унгаасан бэ гэхээр экспортыг нэмэгдүүлэхийн тулд хятад юан хямдхан байх юм бол экспорт нэмэгдэн шүү дээ. Тэ хятадаас юм болчих юм илүү хямдхан болно. Тэгэхэд бол ерөөсөө хувьцааны зах зээл, хөрөнгийн зах зээл за тэгээ индексүүд бол ерөөсөө тэр нэг 15 оны 8 сард бол ерөөсөө 2 3 хоног ерөөсөө учир нь ойлгохдохгүй уналт амар савлгаа үүссэн. Тийм учраас тухайн үед одоо тэ хятадын засгийн газар юаныг одоо хиймлэр унгаасан гэдгийг мэдэхгүй явж исэн хүн бол тэгэл тэр савлгаанд өртөөл бай бай болно тэ хамгийн алдаад дуусна. За тэгээ мөн одоо бас эдийн засгийн тоо баримт мэдээнүүд одоо гарахад байна шүү дээ. Нэг гол анхаарах ёстой зүйл нь тэр гарсан мэдээ тоо баримтууд нь хөрөнгө оруулагч болон арилжаачдын одоо оюун санаанд яаж хүрч бууж ийна гэдг нь бас их сонирхолтой. Тэрийг заавал одоо судлагч гэдэг юм уу зах зээл дээрх олонх одоо бүлэг нь юу бодож байна, яаж одоо хандж байна гэдэг талаар бас мэдчих хэрэгтэй. Тэрийг одоо яаж мэдэх вэ? Google-д мэдээ уншин одоо судалгаа хийн шүү дээ. За тэгээ одоо жишээ нь одоо юу гэх юм бэ? Нэг хэсэг нь одоо тэгээ бодлогын хүү багасах юм бол зээлийн хүү унана. Зээлийн хүү унах юм бол компаниудын зээлжих чадвар ихснэ. Компаниудын зээлжих чадвар ихсэх юм бол тэр хэмжээгээр одоо их бүтээн байгуулалтууд хийгдэн. За тэгээд энэ нь бол эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх учраас өсөлт дэвшилт авчирнаа. Хувьцааны зах зээл өснөө гэж одоо зарим нь бол хувьцааны зах зээл дээр одоо лонг арилжаанд ороод иж болно шүү дээ. Гэтэл нөгөө бүлэг нь болохоор юу гэх юм? Бодлогын хүүх багасах нь те аль хэдийнэ баг байгаа зээлийн хүүнд улам дарамт учруулаа. За тэгээд банкуудын одоо зээлийн орлого багасаад ирэх юм бол зах зээл дээрх мөнгөний урсгал бол багаснаа. За ингээд зах зээл дээрх мөнгөний урсгал багасах юм бол валютын ханш өснөө. Валютын ханш өсгөөр дагаад инфляц бол одоо өснөө ч гэдэг юм. Ингээл ерөөсөө эдийн засаг одоо хумигдах болох нэ гэл ингээл шорт тал руугаа арилжаанд орох тал байж болно. Ингээд эн чинь аль тал нь илүү давмгайлж ийн гэдгийг бас бид анхаарах ёстой. Тэгэхээр хэцүү байгаас. Гарсан тоо баримт мэдээг ойлгож анхаарах ёстой. За тэгээ нөгөө гарсан тоо баримт мэдээд зах зээлийн дийлэнх бүлэгт нь яаж очиж ийн гэдгийг бас бид нар одоо мэдчих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр суур дүн шинжилгээ хийхдээ бид нар гарч ирсэн тоо баримт мэдээнүүдээс гадна одоо нийт зах зээлийн оролцогчдын одоо ихэнх хувьд нь яаж бууж байгааг анхаарах хэрэгтэй байх нэ. За одоо сайн мэдээ гараал те. Сайн мэдээ гарсан боловч те бид нэр одоо нийтээрээ тэр мэдээг одоо муу мэдээр хүлээж аваадах юм бол бид нэр лонг арилжаар ороод яваад гэж болохгүй те. Тиймээс одоо энэ нь бас одоо нөгөө sentiment analysis буюу зах зээлийн нөхцөл байдал гэдэг одоо forex нөгөө 3 дахь дүн шинжилгээтэй уялдаад явчихд юм аа. За одоо тоо баримт мэдээнүүд нь одоо хүмүүст маш өөрөөр буудах юм баталгаа нь бол сүүлийн үед одоо Америк нэгдсэн улсын төв банкнаас Америк нэгдсэн улсын төв банкнаас одоо бодлогын хүүг бууруулж магадгүй гэдэг тийм мэдээ гарсан л та. Тэгсэн чинь үүнийг бол зарим одоо хүмүүс нь болохоор эдийн засагт өсөлт тэлэлт авчирнаа гэж бол хүлээж авч ирсэн болов зарим нь болохоор одоо зах зээл одоо recession руу эдийн засгийн хямрал руу орж байгаа учраас энэ одоо бодлогын хүүг буулгаад байгаа юм байна гэж үзээл. Тэгэл одоо нэг хэсэг чинь хувьцааны зах зээл одоо S&P 500 жоохон унав. Тэгэл унаж явж ирсэн нөгөө зах зээлийн дийлэнх олон чинь өө эн чинь бас үгүй юм байна штэ эдийн засаг тэлэх юм байна гээл. Тэгээ ингээл яасан чинь нөгөө S&P чинь буцаад өсөөл эхлэх тэ. Тэгэхээр бас одоо тоо баримт одоо яаж буугаад байгаа. Тэр нь одоо яаж одоо зах зээлийг хөдөлгөөд байгаа. Одоо тэгээ volatility бол маш өндөр болдсон шүү дээ шинээр дөнгөж мэдээ гарахад. Тэр одоо савлтууданд бол ерөөсөө мэдлэггүй туршлагагүй хүмүүс бол олноороо ороод одоо хамгийн мөнгө алддаг. За тэгээ миний хувьд бол те мэдээ болон тоо баримтууд зах зээл дээр аль хэдийнэ гараад дуусаад зах зээл намжаад тодорхой чиглэл үүссний дараа бол би арилжаанд ордгоо. Түүнээс бол яг дөнгөж одоо тоо баримт мэдээ гарч байхад бол би арилжаанд орж идэггүй. За миний ярьж байгаа зүйл ойлгомжтой залуусаа. Энэ бол айгүй том сэдв учраас ингээд багцлаад ярих гэдэг бол маш хэцүү. Тэгээд одоо ямар ч байсан бүгдээрээ fundamental analysis-д одоо орох. За мөн одоо forex зах зээл дээр хамгийн чухал гэсэн одоо fundamental analysis-ийн хүчин зүйлсүүдийн талаар бүгдээрээ ярья. Тэ? Хүчин зүйлсүүдийн талаар ярья. Fundamental analysis-ийн хүчин зүйлсүүдийн талаар ярих одоо заяа. За хамгийн нэгдүгээрт
fundamental analysis-ийн хүчин зүйл юу вэ гэм бэ гэхээр interest rate буюу ерөөсөө мөнгөний бодлого. За interest rate буюу мөнгөний бодлого нь бол ерөөсөө л одоо forex-ийн зах зээл дээрх одоо валютын баг хууль гэж хэлж болно. Альфа валютын ханшиг одоо үнэлгээ нөлөөлдөг одоо хамгийн том хүчин зүйл бол ерөөсөө л interest rate буюу мөнгөний хүү. Мөнгөний хүү гэдэг чинь юу? Мөнгийг зээлсний хариуд төлөх ёстой төлбөр шүү дээ. Үүнийг бол interest rate гэдэг тийм. Тийм учраас одоо улс орнуудын төв банкнууд одоо бодлогын хүүгээ хэрхэн барьж байна? Бодлогын хүүгээ өсөж гин үү, багасгаж гин үү гэдэгт бол чухал ач холбогдол өгч анхаарч явах ёстой маа. За өмнө нь дурдсанчлан те төв банкнуудын одоо хамгийн том бөгөөд одоо forex зах зээл хамгийн том нөлөө үзүүлж чадах одоо $90 удирддаг байгууллага юу юм бэ? Federal Reserve те. Тэгэхээр Federal Reserve-с одоо Америкийн төв банкнаас бодлогын хүүг яах уу, ийх үү, өсөх үү, бууруулах уу гэдэг одоо бодлого тэрнтэй холбоотой тоо барь мэдээлэлд бол маш чухал. Тийм учраас тэр Federal Reserve-с гаргаж байгаа мэдээллийг бол сонсохгүй өнгөрөөж болохгүй. Сүүлийн үед S&P 500-ийн өсөөд байгаа шалтгаан байна шүү дээ, тэ. Federal Reserve-с бодлогын хүүг багасгаж магадгүй гэсэн горилдлого одоо явагдаад байгаа байхгүй. Тийм учраас одоо S&P 500 өсөөд байна. Одоо улс орнуудын төв банкнууд те interest rate-ийг өсгөх буюу одоо бууруулах шийдвэрт хамгийн их одоо нөлөөлдөг хүчин зүйл нь бараа таварын одоо үнийн тогтвортой байдал болон инфляцийн түвшин байдаг. Инфляцийн түвшин. Инфляц гэдэг нь ерөөсөө юу юм бэ гэхээр шүү дээ те. Бидний одоо өдөр тутмын одоо хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хилчийдэг те. Хэмждэг тийм хэмжүүр. За бидний өвөө эмээнэр одоо 5 мөнгөний чихэр гэж байсан гэж одоо ярьдэн шүү дээ те. Титэн мөнгөний зармиг гэж байсан. Гэтэл яг одоо бол 5 мөнгө битгий хил 50 төгрөгөөрч бид нэг чихэр авахааргүй болчихсон л байгаа шүү дээ. Тэр бол ерөөсөө л инфляцийн нөлөө юм а. Инфляцийн нөлөө. Тэгэхээр инфляц нь эдийн засгийн өсөлтийг одоо дагаж тогтвортой эдийн засгийн өсөлттөйгөө хамт одоо тогтвортой байдаг бол инфляц нь бол бас эдийн засагт эерэг үр нөлөө авчирдаг гэж үздэг. Харин инфляц бол эдийн засгийн өсөлтөөсөө бүр даваад яваадах юм бол нөгөө хүмүүсийн худалдаа авах чадвар багасдаг учраас үүнийг бол эдийн засагт хор нөлөөтэй гэж үзээд энэний эсрэг одоо тэмцэх одоо төв банкнуудын инфляцийн эсрэг тэмцэх ганц зүйл нь бол ерөөсөө interest rate гэдэг тийм. Хэрвээ инфляцийн түвшин өсөд байх юм бол interest rate-ийг өсгөдөг, инфляцийн түвшин одоо бүр хэтэрхий унаадах юм бол одоо нэг бол инфляцийн түвшин айтайхан байдалд орчлоо цаашаа эдийн засгаа өсгөё хэлье гэж бодож байгаа юм бол interest rate-ийг бол багасгадаг тийм. За та нарын хэдэн одоо инфляцийн талаар мэдэх вэ залуусаа? Та нар инфляцийн талаар мэдэх үү? Инфляц гэж юу вэ гэдэг талаар ерөө ойлголттой байсан тийм. Interest rate тийм. Инфляц гэдэг чинь ерөөсөө юу юм бэ гэхээр одоо жишээ нь эдийн засгийн өсөлт гэж бид нар ярьдэн шүү дээ. Эдийн засгийн өсөлт гэдэг чинь ерөөсөө нийт хүн амын одоо дотоодын нийт бүтээгдэхүүн буюу бүтээн байгуулж байгаа тэр манай одоо нийт одоо эдийн засгийн тэлэлтийг л яриад байгаа. Тэгээд тэрийг бас одоо айгүй олон зүйлээр хэмждэг. Эдийн засаг нийт эргэлдэж байгаа одоо мөнгөн дүнгээр хэмжиж болно. За нэг бол дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжиж болно. Мөн одоо экспорт, импортын одоо харьцаагаар хэмжиж болдог. За тэгээд одоо манай Монголын хувьд биш үү те. Инфляц бол бүр солиорчсон байхгүй. Ягаад гэхээр манай Монгол эдийн засаг нь тэлэхгүй, өсөхгүй байгаа мөртлөө бараа таврын үнэ ихсээд идэг. Инфляц ихсээд идэг. Гэтэл энэ инфляцтай тэмцэх ёстой нөгөө засгийн газрын interest rate буюу те бодлогын хүү, төв банкны бодлогын хүү чи манай Монгол аль хэдийн 15%, 14% дээр байгаад идэг. Манай Монголын одоо инфляц болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөд байгаа одоо гол шалтгаан бол манайх чинь тэр чигээрээ импортлогч орн байгаа. Бид нар өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, өөрсдөө юу ч гадагшаа экспортлохгүй дандаа гадны бараа бүтээгдэхүүн импортлж байгаа учраас шууд гаднаас бидний одоо бараа бүтээгдэхүүний үн бол одоо хараат болчихж байгаа. За мөн Монгол төгрөгийн одоо сулрал болвол шууд энэ инфляцийн түвшинд бас нөлөөлж байгаа гэдэг ингээд энэ чинь бол маш том сэдв. Тэгэхээр та нар ерөөсөө та нарын ойлгох ёстой зүйл юу вэ гэхээр инфляц өсөх нь эдийн засгийн өсөлтөөсөө давж өсөх нь муу юм байна. Инфляц бол яг эдийн засгийн өсөлттэйгээ одоо хамт явж явах юм бол сайн юм байна. Хэрвээ инфляцийн түвшин эдийн засгийн өсөлтөөс ихсээд эхлэх юм бол төв банкнаас бодлогын хүүг өсгөж
тэр инфляцийн түвшийг доош нь дардсан гэдгийг та нар ойлгоод авчих те. За бодлогын хүү багасвал яах юм бэ те? Бодлогын хүүг яагаад одоо төв банкнаас инфляцийн түвшийг багасгахын тулд одоо бодлогын хүүг ихсэгдэм бэ? Бодлогын хүү багасвал яад юм бэ гэдэг талаар үзье. За эхлээд одоо бодлогын хүү хэрвээ багасах юм бол эдийн засагт оролцож байгаа одоо хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүдийн одоо зээлжих чадвар ихсэн те. Хүү бага байх юм бол хүн аль болох мөнгө зээлэл, аль болох бизнес хийгээл, аль болох одоо эдийн засагтай үр өгөөжтэй бараа бүтээгдэхүүн бий болгоод бүтээн байгуулалт хийхийг боддог шүү дээ. Тэгэхээр энэ одоо бүтээн байгуулалтууд болон явагдаад хүмүүсийн худалдан авах чадвар сайжраал те, хүмүүс илүү их худалдан авалт хийж эдийн засагт мөнгө илүү их эргэлдэх тусам нөгөө эрэлт ихсгээр яах вэ? Эрэлт бараа бүтээгдэхүүний эрэлт ихсэн шүү дээ. Бараа бүтээгдэхүүний эрэлт худалдан авалт ихсгээр яах вэ? Яах вэ залуусаа? Бараа бүтээгдэхүүний эрэлт ихсгээр яах вэ? Хариулаарай. Бараа бүтээгдэхүүний эрэлт ихсгээр яах вэ? Ханшийн эрэлт ихсгээр яадаг вэ? Үн өсдөг те. За бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсгөөр яах вэ? Бараа бүтээгдэхүүнүүдийн үн өснө гэдэг чинь инфляц шүү дээ. Инфляц өсч идэг. Бараа бүтээгдэхүүний үн өсгөөр инфляц өсч идэг. За ингээд нөгөө эдийн засаг чинь хэтэрхий хурдцтай яваад бараа бүтээгдэхүүнүүдийн үн хэтэрхий хурдан өсөөд эдийн засгийн өсөлтөөсөө дээшээ гараад ирэх юм бол яах вэ? Инфляцийн түвшин эдийн засгийн өсөлтөөсөө дээгүүр гарчсан учраас нөгөө төв банкнаас чинь эдийн засгийг жоохон удаашруулахын тулд одоо бараа бүтээгдэхүүнүүдийн эрэлтийг багасгахын тулд хүмүүсийн худалдан авах чадварыг нэгсэндээ жоохон одоо багасгахын тулд те зах зээл дээрх мөнгөний эргэлтийн хэмжээг багасгахын тулд төв банкнаас interest rate-ийг ихсэгдэг. Бодлогын хүүг ихсэгдэг. За бодлогын хүүг ихсгснээр яах вэ? Эдийн засагт одоо оролцож байгаа хүмүүс болон одоо тэ эдийн засагт оролцож байгаа бүлгийн одоо зээлжих чадвар багасна. Мөнгө зээлэхэд илүү үнэтэй болчих юм бол хүн мөнгө зээлж одоо зүйл хийхгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засагт эргэлдэх одоо мөн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эрэлтч гэсэн энийгээ дагаад багасдаг. Хүмүүс одоо бодлогын хүү ихсгээр илүү их одоо мөнгө үрхээсээ илүү мөнгө хадгалах ашиг сонирхолтой болдог. За ингээл нөгөө тий хадгалахаар чи илүү одоо банкнд байж байгаа нь илүү ашигтай болдог ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө эдийн засагт эргэлдэх одоо бараа бүтээгдэхүүний худалдан авах авалт нь бол багасдаг аа. За тэгээд эрэлт багасгаар яах вэ залуусаа? Эрэлт багасгаар яах вэ? Одоо альва зүйлийн эрэлт багасгаар яах вэ? Нийлүүлэлт нь их байгаад эрэлт багасгаар яах вэ? Үн буурна те ханш буур. За тэгээд ханш болон үн буурахаар яах вэ? Ханш болон үн буурахаар яах вэ? Инфляцийн түвшин буцаад багаснаа. За тэгээд инфляцийн түвшин буцаад нөгөө эдийн засгийн өсөлттөйгөө ингээд нийлээд ирэхлээр төв банкнаас interest rate-ийг бол хിവэр нь үлдээдэг ч юм уу. Ингээд ер нь бол ийм мөнхийн одоо таталцаа түлхэлцээтэй ийм одоо бодлогыг бол төв банкнаас барьж явж идэг байна. Бодлогын хүү гэдэг юу вэ гэхээр бодлогын хүү гэдэг чинь ерөөсөө л төв банкнаас тогтоосон зах зээл дээрх мөнгөний хүү ийм байх ёстой маа гэдэг л одоо төв банкны одоо гаргасан одоо хэмжүүр шүү дээ. Тэр төв банкны гаргасан хэмжүүрүүд дээр арилжааны банкуд өөрсдийнхөө одоо interest rate-ийг бол тэр төв банкны гаргасан хүүтэй бол их ойрхон байх ёстой байдаг тийм. За манай Монголын хувьд манай interest rate бодлогын хүү бол ерөөсөө бараг одоо 15-6% байгаа шүү дээ. За энэний талаар бүгдээрээ дараа ярина. За тэгээд ер нь төв банкнууд бол ерөөсөө инфляц болон бодлогын хүүгийн одоо хооронд ерөөсөө л алтан дунджийг одоо барих сонирхолтой тий. За одоо та нар одоо ингээд цээжлээд мэдээд очихтай бодлогын хүү мөнгөний хүү өсөх юм бол эдийн засгийн өсөлт хурдсан. Энэ буруу эсрэгээр нь бичсэн шүү дээ. Мөнгөний хүү унах юм бол эдийн засгийн өсөлт хурдсан. За мөнгөний хүү одоо багасах юм бол мөнгөний хүү одоо бага байх юм бол тий. Бага байвал эдийн засгийн өсөлт бол биш ээ солирч байна. Мөнгөний хүү их байх юм бол ёо би одоо өөрөө бас толгой ирсэн. Мөнгөний хүү их байх юм бол эдийн засгийн өсөлт удаашна, инфляц багасна. Мөнгөний хүүгийн уналт одоо мөнгөний хүү одоо бага байх юм бол эдийн засаг хурдцтай өсөж дэвшнэ, инфляц ихснэ гэсэн үг. Тийм үү? За тэгээд одоо мөнгөний хүү буюу interest rate нь альва улс орны валютын урсгал болон
одоо урсаж орж ирэх валют болон гарan одох валютын хэмжээг бол тодорхойлж идэг. За жишээ нь одоо юу шүү дээ те. Та нар одоо надад хариулаарай. За нэг улс орны бодлогын хүү одоо мөнгөний хүү 10% байлаа гэж бодъё. Өөр нэг улс 5% байлаа гэж бодъё. Алинд нь бид нэр илүү мөнгөө аваачиж одоо те үржүүлэхийг бодох уу? 10% уу 5% уу? 10% те мэдээж 10% нь илүү хүүтэй байгаа учраас бид нар чинь 100 сая төгрөгөө өгөх юм бол 10 сая төгрөг авах нь үстэй. 5% та газар руу мөнгөө хийчих юм бол чинь 10 сая төгрөг биш 5 сая төгрөг авах нь. Тийм учраас 10% те. Тэгэхээр interest rate өндөр байгаа газар валютын урсгал их орж ирж идэг байх. Валютын урсгал их орж ирж идэг те. Тэгэхээр яах вэ гэхээр улс одоо альва одоо улс орон төв банкнаас interest rate-ийг өсгөх юм бол interest rate-ийг өсвөл шүү. Валютын ханш унана. Бишээ. Йоо би одоо бүр өөрөө толгой авчихлаа. Солирч. Interest rate өсөх юм бол валютын ханш өснө. Яагаад вэ? Interest rate өсөх юм бол валютын ханш өснө. Яагаад вэ? Яагаад тэгэхээр тэр валютын эрэлт ихсэн. Тэр валютыг худалдаж авах, тэр валютаар хөрөнгө оруулалт хийх тэр эрэлт ихсэн. Тэгэхээр interest rate өсөх юм бол валютын ханш бол өсдөг байх нэ. Хэрвээ одоо interest rate одоо унах юм бол interest rate буух юм бол валютын ханш бол бууж болдгоо. Яа бүр нөгөө тэх юм бол тэгин тэх юм бол ингэн гэсээр бас сүүл рүү бүр толгой ирэх цаавч. За тэгээд interest rate-ийн хувьд бид нар одоо жишээ нь манай Монгол одоо заяа interest rate уг нь 15% тай. Уг нь бол ийм өндөр interest rate-тэй байхад бас те манай Монголын одоо төгрөг уулын чангармаар л ингэж бодогдсон те. Гэтэл манай Монголын инфляц бараг нөгөө interest rate-тэйгээ тэнцүү шахав. Тэгэхээр хин одоо Монголд мөнгө оруулах вэ? Монголд одоо доллароо оруулаад Монгол төгрөгөөр хадгаламж эзэмшээд 15% ашиг авах боловч яг үнэндээ нөгөө 15% авсан ашиг нь инфляцид идэгдээд алга болоод харчин Монголд бол хөрөнгө оруулах хүн олдохгүй. Тэгэхээр бас хэдий Монголын хувьд бол одоо interest rate өндөр байлаа ч гэсэндээ одоо валютын ханш бол сайжрахгүй байгаамаа. За тэгээд бид нар үзсэн чинь те interest rate ихсэх юм бол валютын ханш бол өсөх магадлал өндрөө. Тэгэхээр та нар одоо төв банкнаас interest rate-ийг ихсэглээ гэдэг мэдээ гарах юм бол за энэ валют бол өсөж магадгүй юм байна шүү гэсэн одоо байр суурьтай хандаж болох юм те. За хэрвээ interest rate одоо бага байх юм бол валютын ханш одоо буух магадлал өндрөө. Тэгэхээр төв банкнаас одоо interest rate болон бодлогын хүүг одоо багасглаа гэсэн мэдээ зүйтэй гарах юм бол та нар за энэ цаашид магадгүй энэ ханш унаж магадгүй юм байна шүү гэсэн тийм одоо дүгнэлтийг бас одоо гаргаж иж болох нэ тэ. За тэгээд одоо дангац одоо interest rate яг одоо байгаа interest rate гэдгээс илүүтэй одоо interest rate expectations буюу яг одоо ирээдүйд одоо interest rate хэд болох вэ гэдг нь бол одоо энэ forex зах зээл болон одоо ханшид бол их чухал нөлөө үзүүлж идэг. Одоогийн байгаа interest rate биш ирээдүйд гарах interest rate. Яагаад вэ? Яагаад тэгэхээр хувьцааны зах зээл болон forex зах зээлч ерөөсөө ирээдүйд болох үйл явдлыг одоогийн үнэнд шингээж арилжаа явагддаг шүү дээ. Тийм учраас ирээдүйд одоо interest rate өсөх нь гэсэн одоо горилготой байх юм бол ханш өсөж болох нь ирээдүйд interest rate одоо буух нь гэсэн горилготой байх юм бол ханш одоо унаж болох нь тий. Тэгэхээр одоо юу гэдэг юм бэ? Төв банк одоо ирээдүйд interest rate-ийг одоо өсгөх болов уу? Эсвэл одоо унгах болов уу? Эсвэл одоо адилхан бариад байх юм болов уу гэдэг тал дээр бол зах зээлийн шинжээчд бол fundamental analysis хийдэг хүмүүс бол байнга одоо
өөрсдийн одоо санал бодлыг одоо дэвшүүлж одоо таамаг дэвшүүлж маргаан үүсгэж идэх. За тэгээд одоо юу гэдэг зах зээлийн олонх нь те зах зээлийн дийлэнх олонх нь ирээдүйд бодлогын хүү өөрчлөгдөнө гэж үзэх юм бол ханш одоо хэлбэлцэж хөдлөж эхэлнэ те. Хэрвээ одоо ирээдүйд interest rate өснө гэж одоо үзэх юм бол одоо байгаа ханштай ирээдүйд одоо юу нэ? Хэрвээ ирээдүйд interest rate өснө гэж одоо байгаа ханш өсөж ирээдүйд interest rate унана гэсэн бол одоо байгаа ханш унж болно. Тийм. Хэрвээ ирээдүйд одоо interest rate өснө гэж үзэх юм бол энд нэг үг орхичиж одоо байгаа ханш өснө. За ирээдүйд одоо interest rate унана гэсэн одоо таамагтай байх юм бол одоо байгаа ханш унаж болно. Энэ их жоохон толгой иргмээр байгааз. Би ч гэсэн анх ингээд юу гэдэг аягүй гайхдаг байсан. Ирээдүйн үйл явдал одоо байгаа ханшид нөлөөлнө. Угаасаа хувьцааны зах зээл дээр болон forex зах зээлд одоо арилжаад тэгжил явагдав. Тэгэхээр бодлогын хүүгийн талаар те одоо энэ мөнгөний хүүгийн талаар зах зээлийн дийлэнх олонх нь одоо аль нэг тийшээ шийдвэр гарган одоо хөдлөх юм бол тэр тал руу бид нэр арилжаанд орж одоо судалгаа хийсний үндснээр арилжаанд орчих хэрэгтэй. За тэгээд заяа ядаргаатай юм. Одоо ингээ олонх одоо зах зээлийн олонх ингээ нэг таамаг гаргаад ирээдүйд өсөх юм шиг байна гэдэг ингээ ханш хөдөлсөн байлаа гэж бодъё л доо. Ирээдүйд өсөх юм шиг байлаа гэд ханш одоо өссөн байлаа гэж бодъё. Тэгсэн чи яг тэр мэдээний юм уу тоо баримт нь гарахтаа өсөхгүй. Бид нэр одоо төв банкнаас бол interest rate бид нэр өсөхгүй. Бид нэр яг энэ адилхан хэмжээнд барина гэвэл яах вэ? Та нар юу гэж бодож байна? Ханшинд ямар нөлөө гарч ирэх вэ? Бид нар одоо ирээдүйд interest rate өснө гэж бодоод нэг ханш өссөн байдаг. Тэгсэн чинь яг төв банкнаас одоо те яахгүй нэ гэх юм бол те өсөхгүй гэдээ одоо яг мэдэн тэгж гарах юм бол ханш бол огцон уналт эргэлт бол үүсгэж болно те. Тэгэхээр бас одоо олонхын таамаг яаж ийн? За нөгөө гарсан мэдээ тоо баримт нь яг олонхын таамагтайгаа хэр нийцж ийн гэдгийг бас одоо анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хэцүү байгаа шүү дээ те. За тэгээд одоо interest rate нь одоо хэдий одоо interest rate бол аль болох одоо төв банкны мөнгөний бодлогын үйлчлэлийг одоо даган хөдөлдөг. За одоо тийм боловч одоо зарим тохиолдолд төв банкнууд огцом өөр шийдвэрүүд гаргаж болдог. Одоо үүний төд одоо тод жишээ нь бол саяхан одоо 18 оны сүүлээр одоо хүмүүс бол Америкийн төв банкыг interest rate-ийг бол олон удаа өсгөхгүй байх гэсэн одоо горилготой байсан л та. Interest rate өсөхгүй байх гэсэн горилготой байсан учраас одоо хувьцааны зах зээл бол өсөж явсан те. Interest rate бага байхад. Тэгсэн чи яасан? Америкийн төв банкнаас бодлогын хүүг 2019 онд 4 удаа өсгөнө гэд 2018 онд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь 2018 оны сүүлээр S&P 500 индекс ерөөсөө 1 сарын дотор 25% унсан. За тэгээ 25% уналтын дараа нөгөө Federal Reserve чинь буруу юм хийцнээ ойлгоод за бид нэр ерөөсөө өсгөхгүй гэд. Тэгсэн чи өсгөхгүй гэсэн чи яасан? Буцаад нөгөө S&P 500 ч бараг 30% шахах өсөд ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр яг тухайн үед S&P 500-ыг 25% унжаахад яагаад унаад байгааг нь ойлгохгүй те. Одоо энийг хардаа. Яг энд одоо ийм амар уналт 25% уналт үүсэж байхад яагаад унаад байгаа цаад шалтгааныг нь ойлгоогүй мдээгүй хүн бол яах вэ? Магадгүй энд лонг арилжаанд ороод алдаж болно. Энд лонг арилжаанд ороод алдаж болно те. Гэтэл яасан? Яг энэ мэдээний дараа Federal Reserve-с за бид нэр interest rate-ийг өсгөхөө боллоо гэсэн мэдээ гаргахад яасан? Энд чинь нөгөө interest rate 4 удаа өснө гэдээ унсан уналт шүү дээ. Тэгмүүд Federal Reserve-с interest rate өсөхгүй гэх юм бол яах вэ? Буцаад өсөх нь ойлгомжтой. Энэ одоо хамгийн ийм энгийн зүйлийг л мэдчихсэн бол буцаад өсөхт нь бид нар итгэлтэйгээр за эргэлт хөдөлгөөн үүсэж байгаа юм байна гэдээ бид нар лонг арилжаанд орох боломжтой байсан тийм. Түүнээс энэ мдээгүй хүн бол энэ одоо юу болоод унаж өсөд байгааг мдээгүй хүн бол одоо ангаасаар байгаа л гэсээр бол дуусна тийм. Тийм учраас чухал ач холбогдол өгч бид нар судалж явах хэрэгтэй. За тэгээд ирээдүйд одоо interest rate өсөх юм уу, унах юм уу гэдгийг чинь одоо Америкт лав. Энэ одоо Fed.plot, Federal Reserve.plot гэдэг юмыг ашиглаж одоо хүмүүс бол таамаг гаргадаг. Энэ Fed.plot гэдэг нь юу юм бэ гэхээр нийт одоо Federal Reserve буюу Америкийн төв банкны уулзалт болгоны дараа энэ гишүүд те 16 гишүүн байдаг Америкийн төв банкнд. Энэ 16 гишүүн өөрсдийн одоо хувийн үзэл бодол болон таамагийг
судалгаа болгож ингэж өгдөг. За одоо жишээ нь би одоо жишээнтэй Federal Reserve-ийн нэг гишүүн байлаа гэж бодоход ноён мөнхчин та ирээдүйд одоо бодлогын хүүг ямар байх талаар ямар байр суурьтай байна гэхэд би одоо чинь эндтэй 2.5 ч юм уу 375 ч гэдэг. За ингээд дараа нь бол хэдэн жилийн дараа ийм байд гэсэн би өөрийнхөө санал бодлого өгч байгаа юм судалгаа байхгүй. Тэгээд Federal Reserve дээр Federal Reserve-ийн 16 одоо гишүүдийн олонх нь тий санал өгөөд олонх дийлэнх нь одоо interest rate-ийг өсгөж гэдэг юм, interest rate-ийг унгаж гэдэг юм. Тэгээд санал одоо авч иж шийдвэр гарт юм а. Тийм учраас энэ Fed dot plot-ыг харахад те олонх одоо гишүүд одоо энэ судалгаан дээр өсгөн гэдэг ийм судалгаа өгөх юм бол магадгүй нөгөө ирээдүйд interest rate өсөх магадлал чи өндөр болоо явчихдаг. Хэрвээ одоо энэ хэмжээнд нь барина гэсэн судалгаа авах юм бол те ирээдүйд бол өсөхгүй юм байна гэсэн. Ингээд бол ирээдүйн таамагийг бас ингээд энэ Fed dot plot гэдэг зүйлээс бол аваад явчихдаг. За манай залуус гайгүй юу? Яаж юм? Ер нь бол interest rate-ийн талаар бол та нар би айгүй их юм ярьлаа. Тэгээд ерөнхий ойлголтыг та нар авчих хэрэгтэй. Хөгжилтэй байна гинэ. Тэгээ та нар номоо маш сайн уншаарай заяа. Номоо маш сайн уншиж та нарыг нэг ойлгох. Түүнээс энэ эдийн засгийн яригтай юмнууд чи хэцүү шүү. За энэ одоо те энэ цэгүүд нь юу гэсэн үг юм бэ гэж чинь. Энэ цэгүүд юу гэсэн үг вэ залуусаа? Энэ цэгүүд юу гэсэн үг вэ? Цэг болгон нэг Federal Reserve-ийн гишүүний санал бодол те. Тий. За жишээ нь энд яаж чинь? Одоо энд бол олонх санал нь те longer term буюу урт хугацаанд interest rate 325 дээр байх юм а гэдэг ийм урт хугацааны interest rate-ийн санал бол давамгаалцсан байгаа шүү дээ. Тэгэхээр аль юунд одоо энэ давамгаалж байгаа хэсгийг л одоо бид нар харах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тий. Та нар одоо жишээ нь юу гэдэг Америкийн төв банкнаас ч юм уу ингээл бодлогын хүүгээ өсөглөө бууруулаа гэдэг мэдээ гараад ингээл ирэх юм бол нөгөө техникэл юуруугаа хараад за ханш одоо хөдлөж магадгүй маань хөдлөх юм бол одоо хаан support resistance авах уу нөгөө trend line чинь юу вэ? Одоо энэ чинь ямар тренд яваад байгаа вэ? Яаж эргэж болох вэ гэж бодох хэрэгтэй байна шүү дээ. За interest rate-ийг ярихад байна шүү дээ. Бид нэр nominal interest rate буюу real interest rate-ийн талаар ерөөсөй ярихгүй болохгүй. Хүмүүс одоо мөнгөний хүүний талаар ярихдаа ихэвчлэн энэ nominal interest rate буюу жинхэнэ одоо жинхэнэ биш одоо нэрлсэн хүү. Одоо нэрлсэн хүү гэдэг юм да. Энийг одоо монголоор одоо нэрлсэн хүү гэж нэрлэдэг. Энэ одоо мөнгөний нэрлсэн хүүгийн талаар л яриад. Энэ нь бол яах вэ гэхээр энэ nominal interest rate нь нөгөө инфляц ч одоо нэгсэндээ инфляц бол одоо мөнгөний одоо үнэлгээг бол унгаж идэх зүйл шүү дээ. Би $100 худалдаж авах байсан зүйл ирээдүйд нөгөө $100 маань $100 биш болчихсон гэдэг гэж ярьдаг те. Тэр бол инфляц. Тэр бол нөгөө мөнгөний одоо үн цэнийг унгаж идэх учраас nominal interest rate-ний инфляцийг харгалзаж үзээгүй хүү байдаг. Nominal interest rate-ний инфляцийг харгалзаж үзээгүй хүү байдаг. За real interest rate-ийг харин ухаалаг одоо хөрөнгө оруулагчид болон арилжаачид бид нар бол real interest rate буюу жинхэнэ мөнгөний хүүдээр гол анхаарлаа төвлөрүүлж авах хэрэгтэй маа. Энэ жинхэнэ мөнгөний хүн юу юм бэ гэхээр nominal interest rate буюу одоо нэрлсэн interest rate-ээс инфляцийн түвшинг хасаж болов олд юм аа. Тэ хасаж олдог. За тэгэхээр одоо Монголд одоо жишээ нь те Монголд хадгаламжийн хүү 15% байна шүү дээ. Монголд хадгаламжийн хүү 15% байна. Энэ бол яг ингээд нэрлсэн хүүгээр сонсоход бол амар өндөр хүүтэй. Би 100 сая төгрөг хийхэд 15 сая төгрөгийн ашиг авна гэд бодоод байдаг. Гэтэл Монголын инфляц бол 12-оос 13% түвшинтэй байгаа тийм одоогийн байдлаар 12-оос 13% инфляцтай. Тэгэхээр real interest rate буюу нөгөө жинхэнэ мөнгөний хүү чи хэд болох нь залуусаа? Жинхэнэ мөнгөний хүү хэд болох вэ одоо Монголын хувьд? Хадгаламжийн хүү 15% гэдэг, инфляц 12-оос 13% гэдэг. Тэгэхээр нөгөө жинхэнэ мөнгөний хүү чи 2-оос 3% болох нь шүү дээ. 2-оос 3% хүүгийн төлөө хадгаламж нь байлгах хэрэг байна уу? Бараг одоо. Тэ? Тэгэхээр чи их нөгөө жинхэнэ мөнгөний хүү буюу
real interest rate-ийг бол бид нэр заавал бодож явах хэрэгтэй тий. Тэгэхээр бид нэр ам долларын хадгаламж харин Америк долларын хадгаламж Монголд хэд байдгүй. Америк долларын хадгаламж Монголд 8% та 9% та байдаг тий. 8%, 9%. Тэгэнгүүт Америкийн инфляц хэдэв? Америк долларын инфляц хэдэв? 2% та 1.9% та байгаа. Тэгэхээр бидний Америк долларын хадгаламжийн жинхэнэ интерest rate хэд болох вэ? Долларын хадгаламж 6-аас 7 байдаг гэж байна. За тэгвэл Америк долларын хадгаламж инфляцаа хасхлаар нэг 4-өөс 5% болно тий. 4-өөс 5% болно. Тэгэнгүүт яах вэ? Нөгөө Монгол төгрөгийн хадгаламж 15% илүү өндөр юм шиг санагдчихсан боловч яг үнэндээ Америк долларын хадгаламж нь илүү ашигтай болж тарж байгаа тий. Монголын инфляц 8% гэж л байдیں۔ Миний бодлоор Монголын инфляцийг хэлж байгаа тэр судалгаа бол шал худлаа. Яг жинхэнэ Монголын инфляц бол нэг бараг худалч нь 10-11% дээр бол байгаа үнэхээр. Миний бодлоор Монголын инфляц бол 8% мөн бол 8% байсан бол эдийн засаг ингэхгүй. Наад бол чи шал худлаад номер өгч байгаа байхгүй. Надад бол Монголын инфляцийн түвшин 8% гэж бол би хизээч гэж боддог. За тэгэхээр одоо яах нь бид нэр одоо юу гэх юм бэ? Нэг газар те ингээл нэг засгийн газар биднэрт ингээл бондоо зарыг гэл 10% бонд худалдаж авлаа гэсэн чинь нөгөө засгийн газрынх нь нөгөө улс орных нь инфляцийн түвшин 10% байх юм бол те interest rate нөгөө real interest rate маань 0% болчихно шүү. Тэгэхээр ямар ч ашиггүй байх. Тэгэхээр бид нэр одоо Төв банкны одоо бодлогын хүү гаргасан нь бол nominal interest rate байдаг. Nominal interest rate. За тэгээд инфляцийн түвшин харгалзаж үзээд real interest rate хэд вэ? Жинхэнэ мөнгөний хүү хэд вэ гэдгийг бид нар бас бодож одоо бас энэ ханшид яаж нөлөөлөх үү гэдэг талаас бодож явах хэрэгтэй байна тий. За fundamental ч хэцүү шүү. Би яг энэ fundamental-ыг яагаад гайгүй ойлгоод байдгийг гэхээр би өөрөө нөгөө Америкт сургууль сууж байхдаа эдийн засгийн ангиуд нэлээ хэд авч ирсэн. Би анх бол эдийн засгаас сурч явж байгаад тэгээ би санхүүр орсон болохоор бас эдийн засгийн зүйлс надад их ойрхон байдаг. За мөн дараагийн одоо forex зах зээл одоо ханшид нөлөө үзүүлж болох одоо fundamental зүйл бол monetary policy буюу мөнгөний бодлого. За улс орнуудын засгийн газрууд болон төв банкуд одоо хамтран ажиллаж эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой нэг төвшний одоо эдийн засгийн бодлого төрийн зорилгод хүрэх одоо monetary policy буюу мөнгөний бодлого гэж зүйлийг бол хамтран боловсруулж одоо барьж идэг. За олон капиталист улс орнуудын мөнгөний бодлогууд нь ижил төстэй байх ч гэсэндээ орноос одоо хамаарат улс төрийн байдал тэгэл инфляцийн түвшин хэцүүлсээс хамаарат мөнгөний бодлогууд бас өөр байдаг. За ямар ч мөнгөний бодлого улс орн барьлаа гэсэндээ ерөөсөө нэг тийм тодорхой 5 зорилго бөгөөд одоо зарчим байдаг. Үүнд бол хамгийн нэгдүгээрт interest rate буюу мөнгөний хүү, interest rate буюу мөнгөний хүү. Хоёрдугаарт одоо inflation буюу инфляцийн түвшин, инфляцийн түвшин одоо тогтвортой барих зорилготой. За гуравдугаарт бол money supply буюу мөнгөний эргэлт, урсгалыг бол одоо interest rate инфляцтайгаа тохируулж одоо удирдах. За тэгээ reserve requirements гэдэг нь бол одоо төв банк нь арилжааны банкудаас одоо эрсдлийн сангууд гэж бол зүйлийг бол байршуулдаг. Тэрийг бол бас удирдах хянахтай. За тэгээд арилжааны банкуд болон банк хоорондын одоо зээл, гаргалт, за тэгээд одоо мөнгөний урсгал гүйлгээг одоо тогтвортой байрлах гэдэг энэ зүйлсүүдийг чинь бол monetary policy гэдэг зүйлсээр бол хянаж одоо зохицуулж идэх юм аа. За тэгээд ямар monetary policy барьж байгаагаас шалтгаалаад одоо forex зах зээл болон ханшид бол өөр нөлөөлдөг. За хамгийн нэгдүгээрт ямар monetary policy байх вэ гэхээр restrictive monetary policy буюу улс орнууд нь одоо зах зээл дээрх мөнгөний эргэлт нийлүүлэлтийг багасгах зорилготой тийм бодлого барьдаг. Багасгах зорилго, мөнгөний эргэлт нийлүүлэлтийг багасгах. Энийний зорилго нь юу юм бэ гэхээр ерөөсөө л инфляцийн түвшин багасгах, interest rate-ийг өсгөх одоо тийм зорилготой тийм. Тэгэхээр нэгсэндээ юм хумилтын шинж чанартай одоо мөнгөний бодлогыг улс орнууд бариад ирэхээр яах вэ гэхээр бол инфляц өндөр байж таардаг. Хэрвээ одоо инфляцийн түвшин хэд өндөрт байгаадах юм бол төв банкнаас interest rate-ийг өсгөдгөө.
За interest rate-ийг өсгөөд interest rate өсөх юм бол одоо нийт зах зээлийн одоо зээлжих чадвар багасна. За зах зээл дээрх мөнгөний эргэлт болон худалдан авалт багасна. За тэгээд бараа бүтээгдэхүүнүүдийн эрэлт унана те. Энэ эрэлт уналтыг дагаад үн унана, үнийн уналтыг дагаад инфляц одоо унаж тогтворчно. Инфляц чинь нэгсэндээ мөнгийг үнгүүдүүлчихдэг, мөнгөний одоо үнэлгээг бол багасгаж идэг зүйл шүү дээ. Тэгэхээр инфляц унаад эхлэхээр яах вэ? Ханш өсөж болно. Мөнгө бол хүчтэй болж эхэлж болно те. Тэгэхээр хэрвээ restrictive monetary policy одоо барина гэд гараад ирэх юм бол та нар ханшийг өсөж магадгүй байна гэдэг тал руу одоо үзэх хэрэгтэй. Тэр улсын валют бол өсөх юм байна. За цаашлаад үргэлжлээд одоо энэ restrictive monetary policy-г барьсаар байгаа улс орны валют бол төдийлөн унахгүй ч байх байдаг ч юм уу тийм байж болно. За мэдээж restrictive monetary policy барьж байгаа юм чинь эсрэгээрээ те expansionary monetary policy гэж байна. За expansionary monetary policy гэдэг нь одоо яа гэм бэ гэхээр улс орнуудын одоо эдийн засгийн тэлэлтийн төлөөх одоо баримтлах мөнгөний бодлогыг хэлдэг. Тэлэлтийн төлөв, эдийн засгийн тэлэлтийн төлөв барьдаг мөнгөний бодлого гэсэн. Ийм бодлого барьж байгаа улс орнууд те money supply буюу мөнгөний нийлүүлэлтийг ихсэгдэг төв банкнаас бол маш их одоо зээл гаргадаг. Арилжааны банкуд руу маш их одоо зээл өгдөг. Тэгээ money supply-г ихсэгдэг. Money supply-г ихсгээр яах юм? Нөгөө мөнгөний нийлүүлэлт зах зээл дээр ихсээд байхаар яах вэ залуусаа? Төв банкнаас одоо айгүй их мөнгө ингээ зах зээл дээр гаргаад төв банкнаас одоо money supply-г ихсгээд ахлаар зах зээл дээр маш их мөнгө одоо нийлүүлэлт ихслээ. Нийлүүлэлт ихсгээр яах вэ? Нийлүүлэлт ихсгээр ханш унана те мөнгөний ханш унана. Нийлүүлэлт ихсэх юм бол ханш унана. За тэгэхээр та нар expansionary monetary policy барьлаа гэж дуулах юм бол ер нь ханш унаж магадгүй байна гэж ойлгож хэрэгтэй. За тэгээд expansionary monetary policy барьж байгаа үед бол interest rate-ийг багасгадаг. За тэгээ аль болох одоо бага байл гэж мөнгөний зах зээл дээрх нийлүүлэлтийг бол ихсэж ийдэг. Тийм учраас энэ үед бол яах вэ? Зах зээлийн зээлжих чадвар ихснэ. Зах зээлийн зээлжих чадвар ихсэхлээр худалдаа авалт ихснэ. Худалдаа авалт нэмэгдэхээр одоо зах зээл дээрх мөнгөний эргэлт бол ихснэ те. Ингээд бол бас валютын ханш бол унаж болдог байх нэ. За тэгэл одоо ингээд нөгөө өсөлт дэвшилт явсаар байгаад нөгөө инфляцийн түвшин чинь эдийн засгийн түвшнөөс ихсээд ирэх юм бол буцаад яах вэ? Буцаад одоо яах вэ залуусаа? Expansionary policy барьж явж байгаад нөгөө зах зээл дээрх инфляцийн түвшин чинь эдийн засгийн түвшнөөс ихсээд ирвэл яах вэ? Буцаад ямар policy барих вэ? Expansionary policy-гаас буцаад одоо restrictive policy руу орчин тийм restrictive policy. За restrictive policy барьж байгаад инфляцийн түвшин одоо хүссэн түвшиндээ авчирчлаа. За одоо эдийн засгаа сайхан өсөлт тэлэлт рүү явуулаа гэвэл ямар бодлого барих вэ? Ямар бодлого барих вэ? Expansionary policy бариад эхэлнэ те. Мөнгөний зөөлөн бодлогыг бол барьж эхэлнэ. За энийг монголоор мөнгөний зөөлөн бодлого, за мөнгөний хатуу бодлого гэж ярьдаг юм шиг байна. Манай төвшин төгс бас сайн мэдчихэв. За мэдээж мөнгөний хатуу бодлого, мөнгөний зөөлөн бодлого байгаа юм чинь дундуур нь барьдаг те. Мөнгөний одоо дундаж бодлого гэж байж болно. Үүнийг бол neutral monetary policy гэж ярьдаг. Энэ нь бол ерөөсөө expansionary policy биш, restrictive policy биш. Ер нь бол эдийн засгийг яг одоо байгаа түвшин дээр нь барих сонирхолтой тий. Interest rate-ийг өсгөхгүй, багасгахгүй тийм одоо policy барихыг бол neutral policy гэж ярьдаг байна. Тэгэхээр та нар дараагийн удаа тий Federal Reserve шийдвэр гаргалаа ч юм уу, Европын банкнаас ийм шийдвэр гаргаж ийн нэтэрийг л одоо Монголын Bloomberg интернет зөндөө гардаг шүү дээ. Тэрийг сонсохдоо expansionary policy буюу мөнгөний зөөлөн бодлого эсвэл одоо мөнгөний хатуу бодлого эсвэл neutral monetary policy барьлаа гэдэг хэлэх юм бол та нар шууд ханшинд яаж нөлөөлөх үү гэдгээс бодоод эхлэх юм байна тийм. За тэгээд ер нь ямар ч бодлого барьлаа гэсэн ихэнх улс орнуудын одоо мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийг 2% дээр барихад л оршдог. 2%. Инфляцийг 2% дээр барих юм бол энэ нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэж үздэг. За тэгээд хэрвээ улс орнууд те инфляц зорилттой түвшнээс бага байх юм бол expansionary monetary policy баримталж interest rate-ийг бол хасаж болно. Инфляцийн түвшин бас хэтэрхий бага барихаар энэ нь бас муу deflation гэж бол ярьдаг. Энэ нь бол эдийн засгийн өсөлт бол байхгүй болгочтой. Тэгэхээр
Инфляцийн түвшин ерөөсөө 2% дээр байх сонирхолтой. 2%-аас бага болоод ирвэл яах нь вэ? Expansionary monetary policy руу ороод interest rate-ийг ихсэх нь. Хэрвээ 2%-аас хэтэрхий өндөр болоод ирвэл яах вэ? Restrictive monetary policy руу орно, interest rate-ийг одоо нэмэн тэ. За харин яг одоо инфляц одоо 2% дээр байгаад гэх юм бол neutral monetary policy буюу interest rate нь ямар ч өөрчлөлт оруулахгүй байж болдог байна. Тэгэхээр одоо яах вэ? Одоо бид нар ухаалаг арилжаачдын хувьд бид нар бол одоо ухаалаг арилжаач болно шүү дээ. Инфляцийн түвшин тэгэл эдийн засгийн өсөлт, тэлэлт гэх мэт одоо зүйлс одоо мөнгөний бодлого тэгэл одоо яах нь нөлөөлөх хүчин зүйлсүүдийг бид нар өөрсдөө мэдэж судлаа. Expansionary monetary policy барих нь уу, restrictive monetary policy барих нь уу гэл ингээл бид нар таамаг дэвшүүлээд өөрсдөө таамаг дэвшүүлээд бодох хэрэгтэй байх нэ. За тэгээд мөн одоо улс орнууд те альва одоо төв банкуд бол хизээч одоо мөнгөний хүүг бол ерөөсөө айхтар тийм өндөр болгочдоггүй. Мөнгөний хүүг шууд одоо нэг өдөрт 10%-аар нэмдэггүй, нэг өдөрт 8%-аар нэмдэггүй те. Ямар ч л байсан хэрвээ мөнгөний хүүг өөрчлөх юм бол төв банкнуудаас аль болох бага багаар нэмдэг. Тэгээд ихэнх тохиолдолд бол 0.25%-аар өөрчилдөг байгаа. Хэрвээ бодлогын хүүг өсөх юм бол нэг удаадаа 0.25. Энэ нь яагаад юм бэ гэхээр зах зээл дээр одоо ямарваа нэгэн шок, зах зээл дээр одоо тийм паник үүсэхгүй тулд бол ингэж багаар нэмж хасдаг байх нэ. За яг залуус би нөгөө Монголын бодлогын хүүгийн талаар буруу ташаа мэдээлэл өгсөн байж магадгүй. Гэхдээ зүгээр би та нарт нөгөө ойлгуулах гэж л тэ Монгол одоо жишээ нь 15% ийм хадгаламжийн хүү бодлогын хүүтэй байлаа гэж бодъё гэж ярьж байгаа юм шүү. За залуус ойлгомжтой юу? Дараагийн сэдв рүүгээ орох уу бүгдээрээ? Эсвэл одоо дараагийн сэдвийг дараагийн хичээл дээр нэгд өдрөөс эхэлж ярих уу? Явах уу те? Яваад ах уу? За. Одоо ч нэг олон юм алгадуу гэсэн бас овоо байгаа юм байна. За орё дараагийнхаа сэдв рүү орё. За бид нар одоо ингээд Forex болон хөрөнгөний зах зээлийн мэдээнүүдийг ингээд сонсох юм бол Hawkish Central Bank эсвэл одоо Dovish Central Bank гэдэг одоо үг хэллэг мэдээнүүд их олонтоо сонсогддог. Central Bank одоо Dovish байна, эсвэл Central Bank одоо Hawkish байна гэж их сонсогддог. Энэ нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр Hawkish Central Bank гэдэг нь бол Hawkish байна гэдэг одоо төв банк нь бол биш үү? Restrictive monetary policy бол барих сонирхолтой. Interest rate-ийг одоо өсгөх сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ одоо hawkish байна гэдэг чинь инфляц өндөр байна. Инфляцийг багасгахын тулд interest rate-ийг бид нэр өсгөх гээд байгаа шүү л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт тэлэлтийг бол хязгаарлах сонирхолтой байхыг бол хэлдэг. За тэгээд төв банкнаас одоо гарах мэдээллүүдийг одоо сонсож явах те. Hawkish банкны одоо мэдээллийг сонсоход tighten буюу одоо хумих, heating up буюу одоо дэндүү их өслөө гэх мэт одоо үгсүүдийг бол ашигладаг. Тэгэхээр та нар дараа ингээд одоо Mario Draghi ч юм уу эсвэл одоо Jerome Powell гэдэг одоо Federal Reserve-ийн хүмүүсийн одоо яриаг сонсохдоо tighten, heating up энтергээд ярьж явах юм бол за ерөнхийдөө hawkish байгаа юм биш үү ойлгож болох нь тийм. За тэгвэл Dovish Central Bank гэдэг нь юу юм бэ гэхээр Dovish Central Bank нь бол ерөнхийдөө бол эдийн засгийг илүү тэлэх сонирхолтой. Тэгээд бодлогын хүүг бол бага байлгаж эдийн засгийг бол аль болох эрхчлөөтэй өөрөөр нь явуулах сонирхолтой байдаг. За энэ банкнуудын одоо мэдээллүүдийг сонсох юм бол soften, за эсвэл одоо cooling down гэсэн тийм мэдээллүүд бол хийждэг тийм. Тэгэхээр Federal Bank одоо hawkish байна уу, dovish байна уу гэдгийг одоо мэдэх нь бол биднэрт бодлогын хүүг өсгөх нь үү, бууруулах нь гэсэн одоо мэдээллийг бол авах нь байна тийм. За Hawkish Central Bank байлаа гэж бодъё залуусаа. Hawkish Central Bank байх юм бол яах вэ? Бодлогын хүү өснө тийм. За бодлогын хүү өсвөл яах вэ? Залуусаа бодлогын хүү өсвөл яах вэ? Бодлогын хүү өсвөл яах вэ? Ханш өснө тийм, ханш өснө. Бид нар яах вэ? Инфляцид бол бид нар нэг амар санаа зовхгүй. Инфляц гэдэг чинь бол ерөнхийдөө яагаад бодлогын хүүг өсгөх юм уу, багасгах юм уу гэдэг л одоо шалтгаан болоод байна шүү. Бидний хамгийн гол эцсийн зорилго юу? Бодлогын хүүг унах гэдэг юм уу, бодлогын хүүг багасгах гэдэг юм уу гэдгийг л мэдэх шүү дээ. Бодлогын хүүг унах гэдэг юм уу, багасгах гэдэг юм уу гэдгийн эцсийн зорилго юу? Бид нар ханш өсөх гээд байгаа юм уу, унах гэдэг юм уу гэдгийг л ойлгох гээд байна. Тэгэхээр хэрвээ бодлогын хүү өсөх юм бол ханш өснө. Бодлогын хүү багасгах юм бол ханш уннаа.
Тэгэхээр Давиш Central Bank-ийн үед бол ханш унаж болох нэ. За бид танараас нэг зүйл асууя. Альва валютын ханш өсөх, альва валют их өндөр үнэлгээтэй ханштай байх гэдэг нь тэр улс орны хувьд бол сайн зүйл үү? Тэр улс орны хувьд бол сайн зүйл үү? Муу гэж нэ. Яагаад вэ? Сайн ч байж болно, муу ч байж болно те. Яагаад тэгэхээр тухайн улс орны одоо валют их өндөр үнэтэй байх юм бол экспортын хэмжээ багасдаг те. Яагаад тэгэхээр тухайн одоо валют их өндөр байх юм бол бусад улс орнууд тухайн одоо улс орноос худалдан авалт хийх нь бол хэцүү болж эхэлдэг. Худалдан авалт хийхэд үнэтэй болдог. Тэгэнгүүт нөгөө эдийн засгийн өсөлт хэлэлцэн бас багасаад ирдэг. Тийм учраас бас заавал одоо ханш өсгөөрөө бол бас энэ сайн юм а гэж ойлгож болох те. Тэг ямар нөхцөл байгаас хамаарна яг зөв. Манай олон залуусаас эдийн засгийн мэдлэгтэй байна, их сайхан байна. Надад их гоё урамтай байна. Эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс ингээ хариулаад явахлаар их сайхан байна шүү. Тэгэхээр бид нар одоо дараагийн удаа Jerome Powell гэдэг нөхөр бол Federal Reserve-ийн одоо юу шүү дээ? President те. Jerome Powell гэдэг нөхрийн царайг та санаад очих заа юу. Jerome Powell. За энэ нөхөр бол юу байх нэ? Америкийн төв банкны одоо толгой. Тэгэхээр энэ нөхрийн гаргаж байгаа мэдээлэлүүд бол их чухал байна те. За өмнө нь бол Janet Yellen гэж нөхөр байсан. Janet Yellen гэж хүүхэн байсан. Энэ бас солигдсон. За Европын төв банкны нөхөр бол хин юм бэ гэхээр биш үү те. Mario Draghi гэж нөхөр байгаа. За энэ нөхрийн царайг цээжлээд авчихтай. Телевизээр энэ нөхөр ярьж явах юм бол чухал ач холбогдол өхөн байна. Мөн одоо энэ нөхөр ярьж явах юм бол чухал ач холбогдол өхөн байна те. Юу ярьж байгааг сонсох нь. Davish байна уу, Hawkish байна уу, яаж юм гэдгийг бол бид ойлгох хэрэгтэй болох нь те. Зя тэгээд одоо цааш нь үргэлжлээд валютын ханшинд одоо нөлөөлж болох одоо бусад хүчин зүйлсийг үзье. Interest rate-с одоо бусад өөр юу нөлөөлж болох вэ? Өөр юу нөлөөлж болох вэ гэхээр эдийн засгийн одоо economic outlook буюу ирээдүйн эдийн засгийн дүр зураг болон таамаг одоогийн байгаа ханшид нөлөөлж болно. За жишээ нь ирээдүйд те одоо эдийн засаг сайн байж болно. Ирээдүйд хэрвээ эдийн засаг муудах бол яах вэ? Тэр бол ханшинд сөрөг нөлөө үзүүлж болно те. За хэрвээ одоо ирээдүйд эдийн засаг сайжрах байх юм бол ханшид бол бас эерэг нөлөө үзүүлж болно те. Гэхдээ ямар нөхцөл байдлаас үү гэдгээ бас бид нар одоо бас одоо анализ хийж дүн шинжилгээ хэрэгтэй. Хэрвээ одоо эдийн засаг сайн байлаа гэж бодъё. Ирээдүйд эдийн засаг муудах гадах юм бол яах вэ? Одоо төв банкнаас ямар бодлого баримтлах вэ? Interest rate-ийг багасгах нь тийм interest rate-ийг багасгаад эдийн засгаа өшөө одоо тэлэлт рүү оруулахын төлөө ирээдүйн одоо эдийн засгийн уналтаас сэргийлэхийн төлөө ингээд эдийн засгаа тэлэлт рүү оруулаад ирэхээр interest rate-ийг багасгах нь ингээд ханш бол умна гэдэг тийм бас ингээд тодорхой хэмжээний өөрөөр одоо эффект болон нөхцөл байдлуудтай байж болох нэ. Өөрөөр үр дүнгууд гарч болно тийм. За мөн тэгээд эдийн засаг сайн байх үеийн одоо эерэг зүйлс бол маш олон шүү дээ. Эдийн засаг сайн байх юм бол хүмүүс ч хүртэлтэй худалдан авалт их хийдэг. За эдийн засаг сайн байх юм бол би хүртэл нэг хідэн ганц хоёр шинэ гарсан гутал авчмаар санагдана те. Одоо нэг гэр орноо сайхан тогтчулчмаар санагдана. Яагаад тэгэхээр одоо эдийн засаг сайн байна, ирээдүйд ч гэсэн сайн байх юм бол надад хүртэл их сайхан шүү дээ. Би илүү их худалдан авалтын эдийн засагт илүү сайн оролцсон те. А гэтэл ирээдүйд эдийн засаг муудах төлөвтэй болчих юм бол би яах вэ? Би одоо мөнгө өгөхгүй шүү дээ. Аль болох мөнгөө хадгална, аль болох мөнгөө өрөхгүй дээ. Тэгэхээр нөгөө эдийн засаг одоогийн байгаа эдийн засаг чинь жоохон зөксөн байдал руу орж эхэлнэ. Тэгэхээр одоо ханш унана гэдэг. За харин одоо сулхан байгаа эдийн засгийн үед юм уу те ирээдүйн эдийн засаг байдал одоо таарахаа харагдах үед бол хүмүүс мөнгө өрөхөөс илүү хадгална гэж одоо бид сайн хэллээ. Тэгэхээр ирээдүйн эдийн засгийн одоо төлөв байдал буюу economic outlook ямар байх нь вэ гэдэг талаар бид нар бас их бодож судалж явах хэрэгтэй маа. Тэ? За тэгээ яг хөө мэдээж эдийн засаг муудах үед бол тэ эдийн засаг муу болоод ирэх үед бол алтны үн ихсдэг, газрын тосны үн ихсдэг тэ ямарваа нэг альва бараа бүтээгдэхүүний үн ихсдэг. Тэгэхээр эдийн засаг муудахад бид нар одоо газрын тосыг лонг хийж болж байна, алтыг лонг хийж болж байна тэ. Тэгэхээр
одоо forex арилжаач бидний хувьд бол эдийн засаг сайн байна уу, муу байна уу гэдг нь бол биднэрт их нөлөөлөхгүй. Одоо шинэ бид нар магадгүй нэг тодорхой нэг одоо юу гэдэг үйлдвэрт ажилладаг байлаа ч юм уу, нэг компанид ажилладаг байлаа, экспорт хийдэг компанид ажилладаг байлаа гэж бодоход бид нар санаа зовж шүү дээ. Ирээдүйд эдийн засаг муудах юм бол манай экспортын бизнес сайн явахгүй. Тийм учраас бид нар одооноос мөнгө хадгалж байна. Би арилжаач бидний хувьд яах вэ? Эдийн засаг муудсан ч бид нар арилжаа хийгээд мөнгө олцоод нь, эдийн засаг сайжирсан ч бид нар арилжаа хийгээд мөнгө олцоод. Эдийн засаг муудахаар яах вэ? Алтыг арилжиж болно, ойлыг арилжиж болно, тэ? Валютын хослолуудыг одоо эсвэл шорт хийж болно. Ингээл бид нар бол их чөлөөтэй. Тийм учраас бас би өөрийнхөө мэрэгжил одоо энэ арилжаач гэдэг мэрэгжилтэй бол маш хайртай. Яг л надад үнэхээр ирчлөө болгож байна. Би эдийн засаг сайн байна уу, муу байна уу? Тэрийг эдийн засаг сайн байна уу, муу байна уу яг надад нөлөөлөхгүй. Би зүгээр тэрийг ашиглаж би арилжаал хийдэг байхгүй тийм. Мөн одоо эдийн засгийн ирээдүйн төлөв байдлаас гадна нь бол forex-ing одоо fundamental нөлөөж болно гэж зүйл нь capital flow буюу одоо нэг улсаас нөгөө улс руу шилжих одоо мөнгөний урсгалыг бол бас бид нар авч үзэх хэрэгтэй болдог. За capital flow гэдэг нь байна шүү дээ тий. Одоо Монголоор жишээ авч ярив. 2009-2010 оны үед бол манай Монголд бол capital flow буюу гадны хөрөнгө оруулалт маш өндөр байсан. Тэр үед бол одоо бас Монгол төгрөг бол ам долларын эсрэг бол ийм бол мяавал байсангүй. Тэр үед бол төгрөг бас гайгүй байлаа. Эдийн засаг их өсөлт дэвшилттэй сайхан онжилт байлаа. Харин одоо бол ерөөсөө capital flow Монголоос гараад явчихсан шүү дээ. Улс төрийн нөхцөл байдал нь балиар популизмаас болж те. Ерөөсөө энэ нийгэмд өгч байгаа мессеж энэ ерөөсөө гадныхан бол муу, хөрөнгө оруулалт бол муу, бизнес бол муу, баян байх муу гэсэн тийм одоо муу одоо дохио мэдээллийг бол өгсөөр байгаад бидний одоо Монгол эдийн засаг бол одоо үнэхээр илгээрээ хэвтэж байна те. Бид нэр өөрсдөө экспортлогч орн биш, импорт хийдэг. Тэгээд одоо гадны хөрөнгө оруулалтууд нь яваад өглөө, доллар аваад яваад өглөө те. Тэгэхээр улс орн одоо эерэг capital flow-тэй байх юм бол орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт мөнгөний урсгал нь гарч байгаа одоо capital flow-с их байна. Орж ирж байгаа мөнгөний урсгал их байхаар яах юм залуусаа. Орж ирж байгаа их байгаа мөнгөний урсгал яах юм гэхээр одоо жишээ нь би одоо нэг мөнгөчин гэдэг нэг айхтар том хөрөнгө оруулагч. Надад тэрбум доллар байлаа гэж үү. Би тэрбум доллар Монгол руу авчиад би хөрөнгө оруулалт хийлээ. Миний тэрбум доллар Монгол руу capital inflow болж орлоо гэж бодъё л доо. Capital inflow. Тэгэхэд би тэрбум доллараар би юу худалдаж авах вэ Монголд очиод? Би тэрбум доллараар Монголд би юу худалдаж авах вэ залуусаа? Хариулаарай. Би төгрөг худалдаж авах те. Би тэрбум доллараар төгрөг худалдаж авахд төгрөгийн эрэлтийг би ихсгэн шүү дээ. Олон capital flow Монгол руу орох тусам төгрөгийн эрэлт ихсэндээ. Тэгэхээр Монгол төгрөг бол чангарч эхлэх нэ. Монгол төгрөгийн үн өсөж эхэлнэ. Тэгэхээр capital flow их байх юм бол тухайн одоо валютын ханш бол өсдөг байх нэ. Харин эсэргээрээ гарч явж байгаа capital flow нь орж ирж байгаа capital flow-с их байгаад мөнгө гараа яваадах юм бол яах вэ? Би Монголоос Монгол төгрөг аваа явах уу залуусаа? Би Монголоос гарч явахдаа би Монгол төгрөг авч явах уу? Би Монголоос гарч явахдаа Монгол төгрөг авч явахдаа би Монголоос доллараар авч явна. Тэгэхээр би яах вэ? Монгол төгрөгийг зарна, долларыг худалдаж авна тий. Монгол төгрөгийг зарна, долларыг худалдаж авна. Тэгэхээр яах вэ? Монгол төгрөгийн ханш унахаас өөр аргагүй юм аа. Монгол төгрөгийн ханш унахаас өөр аргагүй. Тэгэхээр одоо ингэ хартаа би одоо танаас одоо бүгдээрээ энэ сэдвэрээ баг одоо Монгол төгрөг ер яага унаад байгаа юм бэ гэдэг одоо гаргалгаа гаргаад байгаа юм шүү. Та нар юу гэж бодож байна залуусаа? Бид нар одоо энэ сэдвэрээ ерөөсөө Монгол төгрөг яага унаад байгаа гаргалгаа гэж баг гаргаад шүү. Нэгдүгээрт юу? Бид нар импортлогч орн биш. Биш экспортлогч орн биш. Дандаа импорт хийдэг. Дандаа импорт хийхээр яах юм? Гаднаас дандаа импорт хийхээр яах юм? Бид нар импорт хийхин тулд яах ёстой? Монгол төгрөгөө зарж доллар худалдаж авах ёстой. Тэ? Тэгэхээр импорт нь бас нэг шалтгаан байна. Capital flow гадны хөрөнгө оруулалтад гараа явуулсан бас нэг шалтгаан байна. За манай эдийн засаг бол ерөөсөө тэлж хөгжиж чадахгүй байна. Ингээ бид нар одоо баг Монгол төгрөгийн уналтыг бол ингээ баг тайлбарлаж байгаа юм шүү энэ хичээлээр. За тэгээд түрүүн би импорт экспорт ярьсан те capital flows гадна бас одоо улс орнуудын одоо энэ trade flow, trade balance буюу одоо импорт экспортын баланс гэдэг зүйл бол ханшид бол маш их нөлөөлдөг. Ханшид бол маш их нөлөөлдөг те. Тэгээд trade flow гэдэг нь юу юм бэ гэхээр гадаад худалдааны урсгал
Энэ нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр аливаа улсын нийт экспортлон гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнүүд болон импортлон оруулж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн хэмжээг бол хэлдэг нэг тийм хэмжүүр байдаг. За тэгээд trade balance гэж байдаг. Trade balance нь юу юм бэ гэхээр гадаад худалдааны тэнцвэр буюу экспорт, импорт хоёрын тэнцвэр одоо ямар хуу байна гэсэн одоо тэр мөнгөн дүнгийн одоо зөрүүг задаг хэмжүүр нь бол trade balance гэж хэлдэг юм аа. Trade balance те, trade balance. За тэгээд хэрвээ одоо trade flow эерэг байх юм бол trade flow эерэг байх буюу trade balance нэмэх, энийг бас trade surplus гэж хэлдэг. Хэрвээ trade surplus нэмэх байх юм бол яах вэ? Экспортлж байгаа бараа бүтээгдэхүүн, импортлж байгаа бараа бүтээгдэхүүнээс илүү их байна. Бид нэр илүү их экспорт хийгээд тахаар яах вэ? Гаднаас илүү их бид нэр доллар авчирч чинь, гаднаас илүү их мөнгө татж чинь, мөн биднээс импорт хийж байгаа, биднээс худалдаа авалт хийж байгаа хүмүүс чи яах юм? Манай Монгол төгрөгийг худалдаж авах хэрэгтэй болно. Тэгэхээр Монгол төгрөгийн эрэлт ихсэн. Бидний экспорт их байх юм бол Монгол төгрөгийн эрэлт ихсэх нь байна. Монгол төгрөгийн эрэлт ихсэхээр яах вэ? Монгол төгрөгийн ханш өсөх нь байна. За харин эсвэргээрээ бидэрт юу болоод байгаа юм бэ гэхээр бидний trade flow бол сөрөг байгаа те. Бид нар одоо баг экспорт хийж байгаас одоо хэд дахин импорт хийд юм бэ? Эсвэл тэрийг бол би эсвэл хэлж мэдгүй. Монголд ч нөгөө тоо баримт айгүй хэцүү шттэ. Одоо тоо баримтаач бас ингээ зөв гаргаж тавьж чадахгүй нэрээ. Манай Монголд нэрээ хөгжих ёстой асуудал бол зөндөө байна. Би бол энэний талаар эдийн засгийн энэ тоо баримтыг зөв гаргах энэ зүйлүүдийн талаар бол ирээдүйд нэр үнэхээр юм хийх юмсан гэж боддог. Тэгээ Монголд тэр ядж хахад энэ тэр эдийн засгийн одоо хүрээлэн, статистикийн хүрээлэн гэдэг тэнд ерөөсөө төрийн одоо байгууллагуудад бол яг одоо энэ эдийн засгаар мэрэгсэн, яг одоо энэ зүйлсээр одоо мэрэгсэн хүмүүсийг бас тавьж ажиллахгүй. Нөгөө л таньдаг татлаад үлхийгээс бол. Тэгээд тийм ч бас одоо энэ тоо баримт хүртэл бол итгэхэд хэцүү. Монголын инфляц 8% таа байна гэж би бол тэрэнд итгэдэггүй. Тэ? Тэр бол худлаалах гэж боддог. Тэгэхээр бидний одоо trade flow сөрөг байгаад байгаа юм. Бид нар импорт хийгээд байгаа. Бид нар дэндүү их бараа импортлоод байгаа. Бид нар дэндүү их бараа импортлохоор яах юм? Өөрсдийн төгрөгийг зараад доллар худалдаж авч иж бид нар импортлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө төгрөгөө зараалын. Тэгэхээр яаж байгаа? Гадагшаа доллар гаргаад төгрөгөө зараад гадагшаа доллар гаргаад байна. Тэгэхээр бид нар яаж байгаа? Төгрөгийн ханшийг унааж байгаа байна. Тэгэхээр та нар дараагийн удаа те альва улс орны импорт экспортын мэдээ тоо баримт гарах юм бол энэ улсын экспорт ихсэн байна уу? Хэрвээ экспорт нь ихсэн байх юм бол яах нь вэ? За залуусаа хэлээрэй. Альва улс орны экспорт импортын тоо баримт гараад экспорт нь ихсэн байвал яах нь вэ? Trade surplus болсон бол яах нь вэ? Ханш өснө. Хэрвээ импорт нь ихсэн байвал яах нь вэ? Экспорт нь багасаад импорт нь ихсэн байвал яах нь вэ? Trade тэ тэгвэл яах нь вэ? Ханш унана тэ. За одоо ингээд та нар сайхан суур дүн шинжилгээнийхээ зүйлсийг ойлгож эхэлж штэ. Зүйтэй. Сайн байна. Яриад байвал болох юм шиг байна гэж тэ. За тэгээд бид нар одоо сүүлийн үед тэ Америк хятад хоёр хоорондоо худалдааны дайн үүсгэлээ гэж мэдээгээр их гарч байгаа штэ. Энэ худалдааны дайн нь ерөөсө гол асуудал нь юунаас болсон юм бэ гэхээр Америк хятад руу экспорт хийдэг бараанаасаа илүүтэй дэндүү их бараа бүтээгдэхүүн импортлоод байсан байгаамаа. Дэндүү их бараа бүтээгдэхүүн хятадаас импортлдог. Хятад руу бас төдийлөн экспорт хийдэггүй. Айгүй жоо экспорт хийдэг. Тэнгүүд Америкийн trade flow хятадын эсрэг сөрөг байгаадсан байна. Тэгэхээр нэгсэндөө энэ нь Америкт одоо шудраг бус гэж үзсэн учраас Дональд Трамп болов хятадтай харилцсан одоо тэнцвэртэй худалдаа хийхин тулд хятадыг бол Америкаас илүү их бараа бүтээгдэхүүн импорт хийхийг шаардаад байгаа. Та нар Америкаас илүү их бараа бүтээгдэхүүн авахгүй бол та нарын оруулж ирж байгаа импорт хийж байгаа бараа бүтээгдэхүүнүүд чинь би татвар ноогдуулнаа, тариф тавина. Би 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд чинь 20% татвар тавина гэдэг. Ингээд энэ чинь нөгөө худалдааны дайн буюу энэ худалдааны зөрчил гараад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ худалдааны зөрчил юунаас болж гарсан байх нь вэ? Trade balance. Trade balances болж гарсан худалдааны зөрчлийг бид нар ойлгоогүй бол яах нь вэ? Зах зээл дээр арилжаанд орж чадахгүй байна ш. Нэгсэнд S&P 500-ыг бол арилжах нь хэцүү. Одоо жишээ нь юу гэдэм бэ? Ингээл за Америк хятад хоёр trade deal те худалдааны одоо гэрээ байгуулжээ энэ төргээд мэдэн дээр гараад ирэх юм бол бид нар юу гэж ойлгох нь? Нөгөө хятад ч Америкаас арай их бараа бүтээгдэхүүн импортлох болсон юм байна. Хоорондоо бас ингээ те trade balance нь бол ирээдүйд гайгүй болох юм байна гэж ойлгоно. Хэрвээ trade balance гайгүй болоод ингээд хэлэх юм бол яах вэ? Хувьцаа яах вэ? S&P 500 яах вэ? Өсөж таарах тий. За бид нар төгсгөл рүүгээ орж ирсэн залуучуудаа та нарын анхаарал суларч байгаа бол надтай түр хамт байгаарай. 10хан слайд тэгээ хэдүүлээ дууслаа. За өнөөдөр жоох орой дууссан юм шиг байна.
За ийм одоо хүчин зүйлсүүд бол ерөөсөө ханшид нөлөөлдөг байх нэ. Энээс ч илүү одоо олон хүчин зүйлс бол байгаа. Та нар энэний талаар бол сайхан өөрсдөө судалж одоо унших хэрэгтэй те fundamental analysis. Би бол fundamental analysis-ийг бол та нарт одоо заана гэхээр бол бүр бүтэн одоо эдийн засгийн хичээл орох хэрэгтэй болчихсон. Тийм учраас би бол ингээд товчхон яриад ерөн ийм байдаг та нар энийг анхаарах хэрэгтэй гэдгийг нь хэлээд өчгөл бол зүгээр байх гэж бодож байна. За тэгээд fundamental analysis яаж хийдэм бэ? Fundamental одоо шалтгаануудад одоо юу нөлөөлт юм бэ гэхээр мэдээлэл бол тоо баримтнууд шүү дээ. Тоо баримтнууд мэдээ гарч ирэхэд тий Америк тэглээ, Инглээ, Төв банкнаас иглээ гэх юм чинь дандаа л мэдээ гарч ирж байгаа шүү. Тэгэхээр Forex News буюу мэдээ гэдэг зүйл чинь маш чухал байдаг байх нэ. За хэрвээ та нар одоо Google дээр ороод Forex News гээд хайгаад үзэх юм бол нийтдээ бараг 30 сая result гарч байна. 30 сая үр дүн. Тэгэхээр одоо бүгднийг унших гэх юм бол бид нэг энэ нас хүрэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бас интернетийн тусламжтайгаар мэдээлэлд айгүй ойрхон болсон ч гэлээ бас гарч ирсэн нэг асуудал нь юу гэхээр бид хитрхи их мэдээлэл донд одоо төөрдөг болчихсон. Тэгэхээр аль мэдээ нь үнэн үү худлаа юу гэдгийг бол бид нар маш сайн ялгаж салгаж байгаа хэрэгтэй. За тэгээд чухал мэдээнүүд болон эдийн засгийн тоо баримтууд нь бол fundamental буюу ханшийн суур үнэлгээнд нөлөөлж болдог учраас одоо interest rate, economic data, одоо central банкаас одоо гаргаж байгаа мэдээлэлүүд их мэтлэн зүйлсийг бол цаг алдалгүйгээр бид нэр зөв газраас хүлээж авч одоо суур дүн шинжилгээнд ашиглаж явах хэрэгтэй. За миний хувьд нь шүү дээ та нар энэ мэдээллийн сувгуудыг тэмдэглээд аваарай. Миний хувьд хамгийн одоо сайн надад л миний л хувьд шүү хамгийн сайн гэсэн мэдээллийн сувгууд бол цаг тухайд нь цаг алдалгүй гарч ирдэг мэдээллийн сувгууд бол ерөөсөө CNBC, Reuters, The Wall Street Journal, Bloomberg, Market Watch, Benzinga. CNBC бол Америкийн, Reuters бол Европын байх гэж бодож байна. Wall Street Journal Америктэй, New York, Bloomberg Америк, Market Watch Америк, Benzinga Америк. За Market Watch гэдэг дээр болохоор гоё судалгаанууд хийгээд бүр одоо дүн шинжилгээ хийчихсэн юмнууд байдаг. Тэгээд залуус та нар шүү дээ өөрсдийнхөө одоо судалгаа дүн шинжилгээ хийхдээ бас одоо сар болгоны төлбөртэй зүйл хэрэглэхээс бол битээ айгаарай. Яагаад тэгэхээр CNBC одоо чинь та нар сарын $24 төлөөд CNBC-г өдөр болгон лайваар одоо үзэж болдог. Та нар компьютер дээр CNBC Pro гэдэг одоо зүйлийг худалдаж аваа. За Wall Street Journal бол сарын одоо $39 байдаг. За Market Watch бол бас нэг сарын хэдэн доллараар ингээд та нарт бол судалгаа хийгээд хийсэн судалгаануудыг бол өгч идэг. Би бол эднэрт бүгдэнд нь subscriptionтэй. Би эднэрт бүгдэнд нь нийлээд нэг бараг сарын $300 төлдөг байх. Тэр бол надад well worth it надад бол маш хэрэгтэй зүйлийн төлөө би мөнгө төлж чинь те. Тэгээ мөн та нар бас нөгөө trading view дээр хэдэн индикатор нэмэх гэсэн чинь мөнгө нэхэд байна гэдэг ч юм уу. Тэр бол яг тэ нэг сарын $9 $10 тэрийг бол та нарт төлөөд сайхан гоё платформ ашиглая гэж байгаа юм бол те. Trading view-г цаашаад ашиглая. Олон одоо индикатор зооё гэж байгаа юм бол ашиглах хэрэгтэй. Мөнгө төлж хэрэгтэй бас. Зөв юм дээр мөнгө төлж явах хэрэгтэй шүү залуусаа. За тэгээд одоо янз бүрийн мэдээллүүд за тэр тусмаа одоо тоо баримттай эдийн засгийн тоо баримт Төв банкны бодлогын хүүмэг гэсэн тийм чухал тоо баримтуудыг бол урдаас одоо төлөвлөсөн байдлаар бол мэдээлэл гаргадаг. За улс орны засгийн газар дээр эдийн засгууд бол тоо баримт одоо ингээл ямарваа нэг мэдээллийг гаргахтаа бол дандаа урдаас төлөвлөж тэдний өдөр тийм мэдээ гарна, эдний өдөр ийм мэдээ гарна, 5 дахь өдөр non farm payroll гарна, 3 дахь өдөр interest rate-ийн шийдвэр гарна гэдэг. Ингээ календар дагаж явдаг. Тэгэхээр энэ календарыг та нар бүр веб браузер дээр bookmark хийчих хэрэгтэй. Яг энэ календарыг дагаад мэдээлэлүүд гардаг. За тэгээд одоо Америкийн Төв банк бол зөвхөн одоо 3 дахь болон 5 дахь өдрүүд чухал одоо эдийн засгийн тоо баримтуудын мэдээг бол гаргаж идэг. За тэгээд сар болгоны ажилгүйдлийн түвшин үйлдвэрлэлт, за тэгээд бүтээмжийн тоо баримт, цалингийн хэмжээ, ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн метрик, за инфляцийн түвшин бүх мэдээллийг бол одоо энэ засгийн газрын агентлагууд чинь биднэрт өгөх үүрэгтэй байдаг тийм өгөх үүрэгтэй. Уг нь одоо санснаар болдог бол манай Монголд ч гэсэндээ одоо засгийн газар өөрсдийн ийм вебсайттай тэгээ энэ вебсайтаар дамжуулаад бүх одоо эдийн засгийн мэдээллүүдийг биднэрт өгч явах хэрэгтэй байхгүй юу. За тэгээд одоо энэ гарч ирэх одоо тоо баримт дүн шинжилгээг одоо уншин одоо дүн шинжилгээ хийхэд те бид нар бас мэдээ хизээ гарсан бэ гэдэгт бас сайн анхаарах хэрэгтэй.
өчигдөр гарсан мэдээ бол өнөөдрийн ханшинд бол төдийлөн нөлөөлөхгүй дээ. Аль хэдийн тэр өчигдөрдөө мэдээлэл одоо нөлөөлөд явчихсан байж болно. За яг мэдээж бүр одоо том зургийг өөрчлөх мэдээ гарсан бол урт хугацаанд бол ханшид бол нөлөөлж болно. За тэгээ яг мэдээ гараагүй байхад одоо яг мэдээ одоо гараагүй байхад байна шүү дээ, тийм. Их тийм таамаг, горьдлого, эдийн засгийн одоо тоо баримтын шуум ингээ явагдаад байдаг байхгүй. Тэр шуум одоо таамаг, горьдлого дээр бас арилжаа их явагддаг. За тэгээд яг нөгөө гарсан мэдээ тэр шуумтайгаа таалахгүй байх юм бол бас одоо ханш их эргэж хөдөлж болдог. Би одоо том одоо арилжаач бол нэгсэндээ buy the rumors, sell the news гэж ярьдаг. Шууман дээр аваад одоо яг мэдээн дээр зарч гэдэг ч юм те. Тэгэхээр яг одоо тэр гарч ирж байгаа мэдээ тоо баримт нь одоо яаж нөлөөлөх нь вэ гэдэг талаар одоо бүгдээрээ үзье. За альва мэдээ одоо тоо баримт суур дүн шинжилгээ нөлөөлөх үсттэй мэдээ тоо баримт бол гарч ирэхэд бол те мэдээ дөнгөж одоо зах зээл дээр гарч ирсний дараа зах зээлийн үзүүлэх одоо хамгийн ихний одоо үйлдэл ханшийн савлгааг бол initial reaction гэдэг. Initial reaction буюу энэ бол их богино хугацаанд яваад өнгөртгөл ингээл дээшээ доошоо савлаа л те. Тэгэхээр ханш мэдээний үеэр бол айхтар хөдлөөд буцаад буудаг. За яг энэ одоо initial reaction дээр арилжаанд орж алддаг хүмүүс маш их байдаг. Би бүр хилээд ойлгохгүй. Яагаад алддаггүй гэхээр нь шүү дээ, те. Яг initial reaction дээр ойлгогдчихсэн одоо хүлээн авчихсан нөгөө мэдээ чинь бас нэг тодорхой хэмжээний дараа цаг хугацааны дараа жоохон нэг хэдэн минут өнгөрсөний дараа хүмүүс бодоод нөгөө мэдээг чинь хүлээж аваа тархиндаа суулгаа те. Тэнгүүтээ бас нэг өөр одоо энэ чинь ийм биш юм байна шүү дээ. Энэ чинь ингэсэн үг юм байна шүү дээ гэдэг нэг өөр бодол гарч болно шүү дээ. Тэрийг бол secondary reaction буюу second reaction гэдэг. Энэ нь бол те initial reaction-аас илүү урт хугацаанд үргэлжилнэ. За яг одоо гарсан мэдээллийг одоо шинжлэх те дүн шинжилгээ хийх тодорхой цаг өнгөрсөний дараа гарч ирдэг юм reaction байдаг. За тэгээд second reaction initial reaction-ийнхаа бүр эсрэг хөдлөд явчих болдгоо. Тийм учраас миний хувьд биш үү? Би өөрөө хизээч initial reaction-ээр би арилжаанд ордоггүй. Initial reaction-ээр арилжаанд орох нь ерөөсөө л мөрийдөө тоглож байгаа одоо ялгаагүй. Ханш амар савлна. Тэр бас дөнгөж initial reaction-ээр ч гэсэндээ нөгөө spread bid ask ханшийн bid ask spread холтцсон байдаг. Тэгээд ер нь бол их эрсдэлтэй бөгөөд их зарлагтай. Тэгэхээр бид нар бол аль болох одоо second reaction буюу те зах зээлийн мэдэн дээр үзүүлэх одоо тэр хоёр дахь хариу үйлдэл бөгөөд тоо баримт одоо гарч ирээд те тэгээд таамаглаж ирсэндээ хэр нийцсэн байна гэдэг нь бол шийдэгдээд зах зээлийн дийлэнх бүлэг нь тодорхой нэг чиглэл үүсгээд явцсны дараа бид нар арилжаанд орох хэрэгтэй. Тэгэхээр initial reaction-ыг бид нар арилжахгүй нэ secondary reaction-ыг л зөвхөн арилжих нь байна шүү залуусаа. За юу. За тэгээд одоо би нөгөө нэг мэдээ гарахын өмнөх нэг горьдлого, таамаг, одоо шуум гэж яриадсан тийм. Үүнийг бол consensus expectation гэж ярьдаг. Consensus expectation буюу одоо зах зээлийн нийт олонхын таамаг, горьдлого гэж юм бол зах зээл дээр заавал байдаг. За арилжаачин болгон болов тийм хүн болгон өөрийн гэсэн одоо зах зээлийг харах өнцөгтэй. Одоо би ч гэсэндээ тийм ирээдүйд одоо Federal Reserve interest rate-ийг багасгах гэдэг миний бодол бол interest rate бол багасахгүй байхаа. Interest rate-ийг зүгээр өсөхгүй яг энэ хэмжээнд барих байхаа гэсэн тийм. Би бол өөрийн гэсэн хувийн үзэл бодолтой. За хэрвээ би байна шүү дээ те. Арай тийм нэр хүндтэй ч юм уу. Арай тийм олонд танигдсан эдийн засгийн судлаач. За мөн телевизээр орж ярьдаг хүн байсан бол миний үзэл бодол их чухал байна шүү дээ. Тэгэхээр ийм чухал хүмүүсийн үзэл бодол том банкнууд болон хөрөнгө оруулалтын компаниудын одоо шинжээчдийн гаргаж байгаа үзэл баримтлалыг авч үзээд тэрийг дундажлаад за тэгээд дундаж нэг тоо баримт гарнаа да. Дундаж таамаг гарна. Тэрийг бол одоо consensus expectation гэдэг юм аа. Нэгсэндээ forecast хийх буюу ирээдүйрөө одоо дүн шинжилгээ хийгээд одоо байгаа энэ одоо зах зээл дээр нөлөөлөх үс одоо тэр арилжаанд орох. Тэгээд тэр одоо ирээдүйд гарч ирэх таамаг одоо тийм мэдээний тоо баримтны таамагийг бол ингэж барьж идэг байх нэ. За манай залуус давгүй юу? Ойлгомжтой юу? Consensus гэж одоо юу? Consensus expectation гэж юу? Мэдээний талаар ер нь яах вэ? Мэдээнд бол анхны одоо reaction, secondary reaction гэж яах вэ гэдэг. За
За тэгэхээр бид нар байна шүү дээ те арилжаачдын хувьд consensus expectation ямар байна гэдэг талаар бид нар одоо яаж яах нь вэ шүү дээ судалгаа хийж яах нь вэ шүү дээ. Бид нар одоо жишээ нь энэ дээр те Fed interest rate consensus expectation гэдэг ингээ хайгаад үзье л да. Тэгэхэд бол надад одоо зөндөө мэдээлэл гарч байна. Fed expected to cut rates гэх. Одоо market is seriously miscalculating number of Fed cut rates гэх. Ингээл Blackstone гэх. Blackstone бол маш том одоо хөрөнгө оруулалтын компани те. Энэ компаниас юу гэж юм? За эдгээр юу гэж ярьж байгаа юм. Ингээ бид нар ингээд өөрсдийн судалгаа хийж болох нэ. Consensus expectation. За тэгээд consensus expectation гэдэг одоо тэр таамаг, горьдлого үүсгэсэн байж байгаад яг мэдээ гарсан чинь мэдээ нь 3 өөр төрлөөр одоо хуваагдаж болно шүү дээ. Хамгийн нэгдүгээрт бол as expected тийм as expected буюу яг таамагласан шиг, бодсон шиг тоо баримт гарах тохиолдол байна. За хоёрт бол одоо better than expected буюу яг одоо бодсон таамагласнаас бол хавьгүй илүү одоо сайхан тоо мэдээ баримт гарсан байж болж байна. Эсвэл worse than expected тийм worse than expected буюу яг таамаглаж бодсноос дутуу муу одоо мэдээ гарсан байж болно тийм. Тэгэхээр мэдээ consensus expectation-ээс as expected байна уу эсвэл better than expected байна уу эсвэл worse than expected байна уу гэдгээс шалтгаалаад бас ханш хөдөлдөг байх нэ. За залуусаасаа би асууя. Ханш одоо жишээ нь ингээд нэг сайн мэдээ гарна гэж бодвол хөдөлж өсчихсэн байлаа гэж бодъё л дээ. Тэгэхээр энэ сайн мэдээ нь as expected гарвал яах вэ? As expected гарвал яах вэ? За өснө л гэж байна. Long орно гэж байна. Үгүй. Үгүй. As expected гарах чинь юу гэсэн үг вэ? Яг л одоо таамагласан шиг. Бид нөгөө таамаг явагдаад аль хэдийн арилжаа явагдсан шүү дээ. Тэр таамагн дээр тулгуурлаад ханш өссөн шүү дээ. Тийм учраас as expected байх юм бол next үедээ ханш өсөхгүй, хөдлөхгүй шүү. Нэгсэн доо баг ханчихсан гэсэн үг. За жоохон унаж магадгүй. Хитрхи их одоо өсчихсэн байх юм бол бас жоохон унажч магадгүй. Тийм байдаг шүү залуус. За хэрвээ ханштай better than expected байвал яах вэ? Better than expected байвал яах вэ? Өсөж болно те цаашаа дахин өсөж болно. Яагаад гэвэл эн чинь бидний таамагласнаас илүү сайн байсан байж тээ. Ханш одоо илүү өсөх ёстой байсан байж тээ гэсэн үг болно шүү дээ тий. За хэрвээ одоо worse than expected байвал яах вэ? Worse than expected бодсноос муу мяа. Унан те ерөөсөө унахаас өөр аргагүй шүү дээ. За одоо жишээ нь Amazon. За Amazon-ы хувьцаа бол өчигдөр яг дөнгөж одоо орлого зарлагын мэдүүлэг гарсны дараа бол бас хөөхөн унсан. Тэгээ энэ Amazon-ы хувьцаа яагаад ингэж унсан юм бэ? Гэхээр нь шүү дээ, тэ. Amazon-ы орлого зарлагыг forecast хийгээд consensus expectation гарчихсан. Нийт одоо орлого зарлага нь иймэрхүү байна гэдээ одоо тогтоочихсон байлаа гэж бодъё л та. Тэгээд таамаг дэвшигдээд явчихсан тийм. Тэгсэн чинь өчигдөр яг жинхэнэ нөгөө орлого зарлагын мэдүүлэг гарахтаа worse than expected. Таамаглаж ирснээс муу мэдээ гарсан. Tesla дээр ч гэсэндээ тийм. Таамаглаж ирснээс муу байсан. Тэгэхээр ханш ундаг байх нэ. За тэгэхээр дараагийн удаа та нартай мэдээ харж байхдаа as expected гэж сонсогдох юм бол таамаглаж ирсэнтэй адилхан байх нь байна. Better than expected гэж сонсох юм бол яах нь вэ гэж ойлгох нь тийм. Ханш бол одоо тодорхой хэмжээний сайн муу мэдээг бол аль хэдийнэ шингээгээд хөдөлчихсөн байдаг тул одоо ханш одоо сайн мэдээний эсрэг хөдлөх эсвэл муу мэдээн дээр огт хөдлөхгүй байх ч гэх юм уу. Тийм зүйлс бол энгийн үзэгдэл байдаг. Муу мэдээн дээр ч бас хөдлөхгүй байж болно. Яг гэвэл аль хэдийнэ тэрийг шингээгээд хөдөлчихсөн байж болно шүү дээ. Тийм учраас ямар мэдээ тоо баримт нь ямар нөлөө үзүүлэхийг бол бид нар одоо арвин их туршлагаар л одоо хоригдлуулж иж одоо мэдэж одоо мэдэрдэг болноо. Тиймээс ямар ч л байсан бид нар initial reaction буюу тэ дөнгөж мэдээ гарсан үед бол арилжаанд орж болохгүй байх нэ. Арилжаанд орж болохгүй байх. За тэгэл мөн одоо бид нар одоо ингээл ярина штэ. За хэрвээ market одоо тэ as expected эсвэл одоо better than expected байх юм бол хэдэн хувиар better than expected байна гэдэг чинь бас одоо юу болоод явчихна чухал болоод явчихна. Одоо жишээ нь Amazon-ы earnings per share одоо $100. За зүгээр л ингээд $100 явуулчих. $100 гээд одоо таамаг гарчихсан consensus expectation гарсан байж болно. Гэсэн чинь Amazon $150-оор тоо баримт нь гараад ирвэл яах вэ? Бид нэр хэдэн хувиар одоо better than expected болох уу?
хэдэн хувиар better than expected болох вэ? 50% те. 50% better than expected байна гэдэг чинь одоо маш сайн мэдээ шүү дээ те. Тэгэхээр мэдээ сайн уу муу юу гэдгийг бас бид нэр хувьчлалаар авч үздэг. Хэрвээ одоо 5% сайн гарах юм бол бас одоо бараг as expected-тэй нэг одоо ялгаагүй болоо явчихна те. Тийм учраас яг л одоо зарим ресторануудад бид нэр ороод ингээд меню харахад нэг сайхан одоо ийм гоё одоо бургерийн зураг байлаа гэж бодъё. Тэгээ яг тэр сайхан одоо бургерийг аваад ирсэн чинь тавган дээр нэг ийм гачин бүргэр хүрээд ирж болно. Тийм учраас мэдээ яг анх гарсан шигээ дараа одоо яг одоо бидний одоо энэ хувьцаан дээр одоо ханшин дээр нөлөөлөхдөө анх гарсан шигээ нөлөөлөхгүй байж болдъюм аа. За мөн бүр эргээд хөдөлчих болно. Тэгэхээр энэний эсрэг бид нэр яаж өөрсдөө хамгаалах вэ гэхээр ерөөсөө stop loss тавих. Тэрнээс өөр хамгаалалт бол биднэрт байхгүй. Бид нэр зах зээлийг удирдах чадахгүй, бид нэр зах зээл хаашаа хөдлөхийг шийдэж чадахгүй. Зя ийм байна залуусаа. Өнөөдрийн хичээл ингээд энд хүрээ дуусч байна. Сүүлийн цаг гаруй зүгээр бөмбөгдлөө шүү дээ. Хэдэн ч үг хэлсэн болоо. За би яг хэдэн үг хэлснээ тоолоод үзье. 10,000 гаруй үг. За та нарыг өстой бөмбөгдсөн бол уучлаарай. Гэхдээ та нар их зүйлс ойлгосон байх гэж найдаж чинь тэгээд ойлгоогүй зүйлс байх юм бол та нар нөгөө номоо уншаарай. Номон дээр чинь та нар одоо миний ярьж байгааг сонсох тэгээд дахиад одоо номоо уншихаар чи илүү сайн ойлгомжтой болно шүү дээ, тийм. Тэгээд видеогоо одоо давтаж бас үзээрэй. За энд нэг асуулт байна. Баасанд орчих асуулт. Interest rate S&P 500 болон USD хоёрт өөрөөр нөлөөлөх үү? За манай залуус юу гэж бодож байна? Ийм асуулт байна л та. Манай залуус юу гэж бодож байна? Өөрөөр нөлөөлөх үү? Өөрөөр нөлөөлнө те. Interest rate өсөхөд S&P 500 яг уу? Унан те. Яагаад тэгэхээр нөгөө эдийн засагт эдийн засгийн эрэлт одоо эдийн засаг бол буудах багасах гээд байна. За харин interest rate өсөхөд ханш яах вэ? USD-г ханш яах вэ? Өсөж болно те. Тийм учраас энэ эсрэг мэдээлэлтэй байх байна. За чухал мэдээллүүдийг авдаг оновчтой сайтуудын талаар сонирхуулаач гинэ. Би чинь түрүү одоо сонирхуулсан бидтэй. За энэ байна шүү. Чухал мэдээлэл авдаг сайтууд маань энэ байна. За. Залуустай баяр хүргэе. Дахиад нэг 2-7 хоногийг та нар 2-7 хоногоо дуусгалаа. Өнөөдөр их хүнд сэдв орлоо. Multi time frame analysis за тэгээ fundamental analysis-ийн талаар бол орлоо. За манай залуу сайхан амраарай. Хагас сайн бүтэн сайхан өнгөрүүлээрэй. Хичээлээ давтаж үзээрэй. Одоо бид нар нөгөө шинэчлэлт байхгүй учраас та нар хичээлээ сайхан давтаад явах бүрэн боломжтой тийм болохоор хичээлээ сайхан давтаарай. За сайхан амраарай залуусаа. Тэгээ нэгд өдөр эргээд уулзцгаая.